Сайн байна уу? Хамтдаа хүчирхэгчийн урайтай Empowering Lives Forever Talk Show-ны маань 4-р дугаар цэцэтгэх бэлэн болсон байна. Тэгээд өмнө нь Томоочин Talk Show, Томоочин podcast гэдэг нэртэйгээр явагдаж байгаад яагаад Empowering Lives Forever гэдэг нэртэйгээр явагдахаар болсон бэ гэхээр бид нэр цар тахлын бидний хамтдаа хүчирхэгчээ гэдэг урайнд илүү тохирсон, илүү байж болох үе оновчтой нэрийг эрэл хийлсээр үдийг хүсэн. Тэгээд тэр бидний зорилгот маань нийт хамгийн тохирох нэр маань бол Empowering Lives Forever гэдэг нэртэйгээр нэр тохирох юм байна гэж бид нар үзсэн учраас нэрээ өөрчилсөн байгаа. Айгүй олон ийм өөрчлөлтүүд гинт гарч иржсэн байж магадгүй манай ток шоу үздэг үзэгчдэд. Гэхдээ энэ бол юм гэдэг үргэлж өсөн дэвжиж хөгжиж өөрчлөлт хийх боломжтой. Бид бүгд ч гэсэн ийм өөрчлөлтийг гаргаж шинэ инновациж байгаа зүйлээ ийм өсөн дэвжүүлж хөгжүүлэх гэдэг бол бидний бас нэгэн ийм барьж өгдөг үнэт зүйл байдаг. Тийм учраас ийм нэртэйгээр 4 дахь дугаараа хүргэж байна. Тэгээд толонд сууж таалан сойрох нь. Нэг зүйлийг хэлхээ марцсан байна. Тэр нь юу вэ гэхээр бид нэр дууны чанар дээр жаахан асуудал гарсан байгаа. Гэхдээ юм гэдэг хөгжих боломжтой бид нэр дараагийн дугаарууд дээр дуу болон бичлэг дүрсний чанараа улам сайжруулах явуулна. Ингээд дахин толтон сууж таалан сойрхно. Баярлаа. За хамтдаа хүчирхэгчийн урайтай Томоочин Talk Show-ны маань 4-р дугаараа эхлэх бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаарт бид нэр Томоочин альтернатив сургуулийн үүсгэн байгуулагч Захирал Батцантай багийн ажиллагааны тухай ярихаар биднэрт асууж байна. Тэгээд яг манай Talk Show-ны эхний асуултад дандаа ингээд өөрийгөө танилцуулаач гэж хэлдэг байхгүй. Энэ удаад бол яг чамайг манай сургуулийн болон ер нь их олон хүмүүс мэддэг болохоор энэ асуултыг төр зөр хариуж өөрөөр өөрийгөө танилцуулахаас арай өөрөөр одоо тийм сурж исэн өмнө сурж исэн сургууль ямар сургууль сурж исэн бэ ямар мэргэжлэр сурж исэн бэ гэдэг эхэлж асуулт эхлэмээр байна. Тодорхой үнэ мэддэг бах те ямар ч болдтын Батчин гэдэг тийм айгүй олон сургууль сурж исэн ер нь бол би миний бол ингээд суур хүмүүжил бол Орос школ гэж боддог. 3 дугаар хүртлээр дэвтрээ авцлаад, хүнсний ирээ шалгуулаад, Ирина Николаевнад загнуулаад, тэгэл хичээлээ хийгээл яг сурсан 3 дугаар хүртлээр үцэрлэгээс хойш Орос. 3-аас 5 хүртэл болохоор би англи боловсруулаар дунд сургуулаа эзэмшсэн. Би дунд сургуулаа тэнд төгссөн байхгүй. Mid Furlong Middle School гэдэг газарыг төгссөн. Тэгээд ахлах сургуулийн боловсруулал болохоор би хоббигоос авсан. Хобби болохоор Монгол цөм хөтөлбөр дээр Англи, Америк нэмсэн гэх юм уу те өөрсдийн тийм нэг хөтөлбөртэй. Их сургуулийг болохоор Williams College гэдэг газрыг 3 жил, 1 жил Sciences Po, AUM гэдэг Францын 2 байгууллагт одоо боловссон гэх юм уу. Мэргэжил гэхээр айгүй сонирхолтой. Гэн дээр нөгөө Америкийн bachelor degree чинь bachelor гэдэг чинь гойнор гэсэн үг шүү дээ те. Зүгээр яг суур гэдэг үзвэл би liberal arts мэргэжилтэй. Liberal arts гэх хэрэгчлүүд арт буюу уншиж, судлаж бие даан судалгаа хийх чадвартай суурилсан. 4 жилийн хугацаанд 36 хичээл үздэг, 36 кредит. Манай сургуульд одоо энэ хичээл нь бага кредиттэй, энэ хичээл нэг кредиттэй биш. Бүгд нэг л кредиттэй. Тэгээ 36 авах хэвээр. 36-нд гэхдээ 3 өөр дисциплин буюу 3 өөр чиглэлд холилдсон байх хэрэгтэй байхгүй. Тэгжиж нөгөө эрхчлөөтэй хүн гэдэг чинь зөвхөн одоо эдийн засаг судалсан зөвхөн эдийн засаг ойлгодог биш. Би одоо жишээл түүхийн өндөр түвшний түүхийн хичээл, дунд Азийн түүх тэгээ Аз Монголын түүх, Африк, Хятадын түүх үзэжсэн эдийн засаг, физик, биологи, хим, modern dance, ballet тэгээ 6 сар балет үзэж үзлээ. Бас судалгааг нь хийж үзэжсэн. Уран зохиол би жишээлбэл Лео Толстой гэдэг хүний айгүй өдрийн тэмдэглэдэг хүн байсан байхгүй юу? Өдрийн тэмдэглэлээс нь ахуулаад бүх ерөн битсэн зүйлийг нь уншсан, судалсан, тэрний талаар эссе бичсэн гэх юм. Тэгээ үзэхэр яг тийм major буюу үндсэн сонирхол гэж сонгодог. Minor гэдэг арай бага сонирхлоо сонгодог. Манай сургууль болохоор minor гэдэг чинь нэг юм жоо хүнийг дорд хийсэн гэдэг үгтэй болохоор манай сургууль minor гэдэг үг хэрэглэдэг юм. Тийм
politically correct сургууль ер нь бол. Тэгээ манайд болохоор concentration гэдэг байхгүй. Тэнгууд миний major болохоор international relations буюу олон улсын харилцаа. Хоёр minorтэй. One minor is French cultural studies. Манай сургуульд бас гадаад хэл заахаараа хэл гэж заадаг. Заавал culture гэж заадаг. French culture 101. Яг тэр хэл гэдэг зүйл чинь өөрөө хүмүүс аягүй энэ дээр өгдөг ингээд үг чийжлээл, дүрм чийжлээл хэл сурчдаг. Нөө. Тухайн culture яс заншлын чийжилж ярьж чаддаг болдог. Одоо Монгол те золбогч наадах хусчаач гэхэд энийг яг дүрмээр нь чийдэлсэн бол ойлгохгүй байхгүй. Яг тэр хүн Монгол culture-ыг ойлгохгүй юм. Culture гэдэг чинь одоо ёс заншил гэдэг чинь байнгын шинжилж байгаа шүү дээ. French culture studies гэдэг майнертай. Нөгөөд нь болохоор ерөнхийдөө дахиад нэг 6 сар их сургуульд сонгосон бол сэтгэл судлал буюу social psychology буюу нийгмийн сэтгэл зүй. Тэгээд developmental psychology буюу хөгжиж буй сэтгэл зүй гэдэг хоёр юмар одоо Монгол, Европчууд айгүйх мэрэгжилсэн гэдэг мэрэгжил зэрэгжил сонголт Монголд гэдэг. Би бол бакалаврын төвчний мэрэгс мэрэгжил гэж боддгоо. Бакалаврдаа сүрэ тавьчаад тэгээд одоо ямар мэрэгжил оролдоод байна гэхээр боловсрол, бизнес удирдлага, багшлах гэл. Тэгээд яг хуу завсраар нь те интерьер дизайнер оролдож үзлээ. График дизайнер орж үзлээ, ивент органайзер оролдож үзлээ. Айгүй олон юм бол оролдож үзэж байна л да. Сүүлийн үед айгүйх технологи руу орж сүүлийн 2 жил өөрийгөө технологийн бизнес гэж юу юм, технологи гэж юу юм гэдэг дээр өөрөөгөө зааж ийн баг хамт олонноос суралцж байна. Тэгээ нөгөө томжин дижитал энд дээр бол ямар мэрэгжил оролдоод байна гэхээр технологийн захирал буюу бүтээгдэхүүн хариуцсан захирал гэдэг одоо захирал дүгнэн бүр одоо chief technology officer, chief product officer гэдэг үүрэг ролуудыг одоо оролдож үзэж байгаа юм нь бол амар товчхон биш товчхон хариуд. Маш гоё дэлгэрэнгүй байна. Одоо тэгэхээр надад нэг ийм асуулт үүссэн л дээ. Тэрний үед тэгэхээр Williams сурж байгаад аяга олон зүйл оролдож үзсэн байна. Олон зүйлээр бас хүч үзэж судалж үзсэн байна. Тэнгүүт ингээд тэр бол анхаараа бас яваад байгаа гэхдээ ингээд баг хизээч ангаараа явсан байх. Williams тэгвэл ингээд багаар ажиллахад ямар хүүхдүүдийг гэх юм сурагчдыг ямар системтэйгээр ажиллалт яаж хоорондоо юм багаар ажиллаж тэр чадваруудад суралцдаг юм бол юу яг үнийг хэлэхэд шүү дээ. Williams бол одоо small Ivy гэдэг байхгүй юу? Big Ivy, small Ivy гэдэг одоо elite ингээд топ сургуулиудын нэг. Буцаад хараад үзэхэд одоо тэгээ сургуулаа төгсөөд нэг 6 жилийн дараа хаа үзэхэд яг багийн ажиллагааг бол маань сургууль нэг тийм аим шиг сайн хийдгүй юм байна. Ер нь топ их сургуулиуд айгүй тийм individual дээр нь ингээд суурилсан. Хуу хүн дээр нь суурилсан. Хөтөлбөр нь хийх юмч тэр. Яг үндэ золбоотой хамтарсан золбоо болохгүйсэн ч би өөрийнхөө дүнгийг бол гаргаад авчгаар ер нь тогтолцоотой. Тэгэхээр би Williams-аас бол нэг амар багийн ажиллагаа гэдэг юм нэг сурж байгаагүй. Багаасаа зөвхөн юунаас сурчсан бэ гэхээр 7-оос хойш би хөлбөмбөг тоглодог байсан. Англид очиод амар их арьс өнгөөр ялгаруулсан. Их 4 хоног дээр л одоо хүртэл миний хамарны дундх ингээд ном байдэн штэ. Нэг талрууга хуг. Aaron Clark гэдэг нэг англи залуу шууд өвдөлжсэн. Тэгэл тэр газар хилийн ярьж чадахгүй шал өөр арьстай. Тэгээ яа татнсан бэ гэхээр хөлбөмбөөр. Тэр үед ингээд 40 дүүх тоглож байгаа 7х нь багийн шгшэд ордог. Тэр 7-ын нэг нь би болж исэн. Тэрнээс хойш надтай за энэ хятад ч гэсэн найзлыг гэдэг төвшин рүү очсон байх чинь юм. Тэгэхээр спортоор би айгүй өөр нийгмийн давхаргын баян байна уу, ядуу айлын байна уу хүүхдүүдтэй айгүйх найзалдаг байсан, үерхдэг байсан. Тэнд бол яг үнэхээр баг би хичнээн сайн тоглосон ч гэсэн манай баг 3 гол алдчихвол тэгээ хожигдчихвол нийт оноогоор тэгэл бид нар хожигдчихдаг. Тэгэхээр тэрнээс би амар сурсан гэж боддог. Ер нь бол яг Williams-ийн их сургуулиас багийн ажиллагааг сурсан гэхэд тэгэхээр Монголд хурж ирээд айгүй олон амбицтай. Би ч одоо баг жил 4-5 компани үүсгэчихээ Tom Incubator гэдэг ийм accelerator incubator 2016 онд нэжлээ шүү дээ. Тэгээ манай инкубаторын хамгийн анхны зуны төсөл нь юу байсан гэж Улаанбаатар пассворд гэдэг компани байсан байхгүй. Зуны төсөл. 2 сарын дотор нөлөмчий те. Гаргаал бүтээгээл. Тэгээ одоо хүртэл явж байна. Тэгэхээр одоо хүртэл яг үнэ тухайд төсөлжсэн юм руу очиж чадаагүй гэж бодоо үзэхээр айгуу том далаацтай. Тэгээ тэнд юу сурсан бэ гэхээр бүгднийг ерөнхийдөө бол хийх потенциал нь бол байд юм байна. Гэхдээ бүгдээрийн зэрэг хийж чаддгүй мэнэ гэдгийг яг компаниуд, төслүүд, бизнесүүдээ хийх дээр л амар ойлгосон байхгүй. Ер нь бол юу гэсэн үг гэхээр би өөрчлөгчн жишээлбэл график дизайн, видео, тэ стори хэлж чаддаг болохгүй бол чаддаг болно гэж би хэлдэг байхгүй. Одоо энэ миний амбиц. Гэхдээ яг маргааш бол үгүй, өнөөдөр бол үгүй. Тэгэхээр би 3-4 жил зүтгэжиж maybe магадгүй. Тэгэхээр чам тэнэг байгаа. Тэгсний оронд би зүгээр чамтай нэг баг болсон нь бол би хийж байгаа байхгүй. Би хийдгээ хий, чи хийдгээ хий, хоёулаа хамтдаа хий гэдэг энэ тогтолцоор бол яг л
2015 оноос хойш өөрийнхөө юм хийж эхлээл ерөөхдөө сурсан. Ялангуяа өөрийн стартап гэдэг чинь тэгээ цэвэрлэгчээс нь ахуулаад, хуульчаас нь ахуулаад тэгээ нөгөө том компани ажилладаг нөхдүүд айгүй ойлгодгүй юм. Тэнд чинь ингээд экосистемд орчиж байгаа байхгүй. Асар том экосистем. Тэгээ шууд. Тэгээ тэр дотор ч гэсэн багаар ажилладаг гээд идэв. Гэхдээ тэр чинь бол зөвхөн жижигхэн project буюу төслийн нэг баг маш том экосистемийн нэг жижигхэн баг байгаа. Би зүгээр өөрөө юм аа гэхээр нэрэл түрүү нөгөө нэг мэрэгжил гингуутай цэвэрлэгчээс нь ахуулаад бүгдийг хийх ёстой. Тэгээд яг баг гэдэг зүйлийг айгүй ойлгодог зүйл нь багаас л амар яаруу байсан. Тэгээ олон юм хийхийг хүсдэг байсан. Хэд тэнэг том мөрөөдөлтэй байсан. Тэгээ тэрэндээ ингээд одоо би одоо 28-тай 30 хүрээс өмнө гээл бодонгууд хамтрал гэдэг зүйлийг л амар сайн хийж чаддаг байх хэрэгтэй байхгүй. Хамтрал хүнтэй хамтарч чаддаг байх хэрэгтэй байна. Мэддэг юм байгаа. Мэдгүүд нь амар сайн бүр хайр найргүй өгч чаддаг байх хэрэгтэй байна. Энд чинь риск байхгүй. Өгөөд нөгөө хүн чинь хамтарлаа байж болно шүү дээ. Тэрийг бас хүлэмжшүүлэх хэрэгтэй. 50 байд сурах хэрэгтэй ч юм уу те. Тиймэрхүү юмдрыг ажил дээр л сурсан гэж би бодож байна. Тэгээ хөл бөмбөг дээр яг одоо мэдлэгүүгээр бол сурсан хөл бөмбөг. Дараагийн асуулт нь болохоор яг хөө чисээ эхлээс нэг цэвэрлэгчээс нь ахуулаад ингээд амар олон зүйл дээр юу ингээд бодоод үзэхэд бүх зүйл яг ингээд багийн ажиллагаа байхгүй ихнэр нөхөр байх ингээд аав ээж гэр бүл дээрээ байх те гэр дотор ингээд өөр өөрснө гэсэн ингээд үүргүүдийг хүлээж чинь тэгээ бодоод үзэхэд бас ингээд анх танилцж байгаа хүнтэй ингээд юм ярьж байхад хүртэл ингээд шин санаа гаргаж ингээд ярилцж байгаа нөхд бас ингээд багийн ажиллагаа юм шиг ажиллаж байгаа те. Тэнгууд чиний тодорхойлолтоор яг багийн ажиллагаа team work гэдэг нь яг юу юм болоо? Миний хувьд яг багаар ажиллана гэдэг бол бүгд бие даасан шийдвэр гаргаж чадчихвэл тэгсэн мөртлөө бүгдээрээ бие даагаад гаргасан шийдвэрүүд нь нийлээд багийн хожилт хүргэживэл багийн ажиллагаа гэж би бодод байна. Юу гэхээр хүмүүс багийн ажиллагаа гэхээр ингээд тавуулаа нийлчээд 6 дахьтаа одоо мэдгүй дарагдаа юм уу захиралтай юм уу багийн ахлагчаасаа ингээд бүхэмээ асуугаал хийгээд байвал надад бол тэр багийн ажиллагаа биш байхгүй. Багийн ажиллагаа гэвэл зургуулаа. Гэхдээ зургуулаа одоо мэдгүй чихв зүүцэн нэгнийгээ сонсоогүй мөртлөө шийдвэрүүд гаргаж байгаа. Шийдвэрүүд наагаар явах уу, бэгээр явах уу, аагаар явах уу, бэгээр явах уу. Бүгд аагаар явах уу, бэгээр явах уу гэдгийнхаа сонголтуудыг хийгээд тэр сонголтуудын нийлбэр нь тэр 6 хүнийг зургуулангийн сайжруулж чадчихна уу? Юу гэхээр багийн үр дүнд хүрч чадчихна уу? Одоо энийг айгүй болоод багийн ажиллагаа айгүй чухал гэж боддог айгүй хүмүүс байдаг мөртлөө одоо ингээл за би 6 постэр хийж өгөх ёстой. Чи миний одоо creative director те 6 пост хийх ёстой. Тэгэл би 6 пост хийгээл явчихдаг. Жишээлбэл. Тэнгууд тэр үед жишээлбэл 6 постыг нь апплоудлах ёстой байсан хүн нь ажиллаа хийгээгүй. Хоцорчвол бидний хүсээдсэн 6 пост сошиал дээр ороогүй. Гэхдээ би 6 пост хийцэн. Гэхдээ яг багийн үр дүнд хүрээгүй. Бага штэ. Тэнгууд энэ ийм сонирхолтой орж байгаа. Бие дааж шийдвэрээ гаргаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгууд ямар шийдвэр гаргаж байгаа гэхээр за би өөрийнхөө хийх ёстой юм хийчихье. Тэгээд би зүүн баруун хойшоо урагшаа хараад манай бусад нөхдүүд шийдвэрээ нэг зөв гаргаж байгаа болов уу, гаргаж чадж байгаа болов гэдэг хариуцлагыг нөгөөд өгөх хэрэгтэй болж байгаа. Юу гэсэн одоо хөлбөмбөөр зөрүүлэг юм. Одоо би өөрөө ингэ хөлбөмбөж болгож мөрөөдөгөөс хөлбөмбөөр бүхэмээ боддог юм шиг байгаа юм. Тэнгууд за миний гол бол миний зорилго би тоглохшоор тоглодог гэсэн байхгүй. Аимшиг хурдан биш, хамгаалах дурггүй. Тэгээд еготой. Яг ингээд нэг юм good яг товтлогч ингэ байх хэвээр. Гэхдээ товтлогоо хийж байхад манай арын хамгаалагч бол бөмбөгийг таслах хэвээр тий. Тасалж чадахгүй тохиолдол үүсдэг. Юу гэсүгээр хүн яг авсан таскаа хийхгүй байж болдог шүү дээ. Хийж чадахгүй ч юм уу хичээсэн ч гэсэн тий. Тэр үед би яах ёстой вэ гэхээр би хичнээн тех ёсгүй ч гэсэн миний үүрэг бол биш ажлын тодорхойлт биш ч гэсэн би хойшоогоо айл бол хурднаар гүгээд тий манай гол руу оруулах гэж магадгүй тэр нөхрийг би таглах ёстой, таслах ёстой, болиулах ёстой. Юу гэсүгээр хамгаалагчийн үүргийг хийх ёстой. Үүднээс бол. Тэр миний ажлын тодорхойлт биш. Би тэр хийснээр ерөөсөө таск маск авахгүй. Юу гэсүгээр дараа нь яг намайг хэмжүүл чи бачин чамаар хэдэн бөмбөг отсон тий чам гол орол хэдэн боломж байсан чи хэдийг авсан гэж дүгнэн. Юу гэсүгээр би яг өөрийнхөө хувийн медалыг бол тэгж лавна. Right. Гингууд тэр үед би өөрөөсөө би даан ямар шийдвэр гаргасан бэ гэхээр би багийнхаа энэ хүнд тий таскын дуус хүртэл нь туслах ёстой. Яагаад гэвэл ингэхгүй бол бид нар хожигдох юм байна. Эсвэл ингэүүд бид нар хожих юм байна гэдэг сэтгэлгээ байгаа байхгүй юу? Ер нь. Багийн тоглолтыг би яг тэгж боддог л доо.
хувьд бол. Тэгэхээр одоо багийн ахлагч нар гэхээр миний бодлоор ямар хүмүүс байд юм бэ гэхээр одоо ойр дайнд бодоод айгүй олон хүмүүсүүдийг айгүй хурдан ингээл менежер болгож гин, дарга болгож гин, багийн ахлагч болгож гин, 17 таж байна, 28 таж байна, 36 таж байна гэл янз бүр байгаа шүү дээ. Хамгийн мундаг яг багийн ахлагч хүн бол бүх хүмүүсийг тийм мэдрэмж өгүүлдэг хүн баг. Гүйцэтгэл сайтай хүн биш байгаа байхгүй юу? Ер нь. Тэгээ ямар сонио зүгээр анзаар харангууд компани дээрч одоо бизнесүүд дээрч тэр хэн ингээд ахлагч болдог вэ гэхээр ингээд хамгийн мундаг гүйцэтгэлтэй байсан хүн. Тэ? Тийм суралцах одоо тэр Саймон Синек гэх нөхөр аягүй ойлгож хамгийн мундаг гүйцэтгэлтэй хүн дарга болчдөг. А гэхдээ дарга болохоор хамгийн бага гүйцэтгэлтэй хүн болох хэрэгтэй. Юу гэсэн үг гэхээр дарга болох хүртэл хийсэн юмнасаа шал эсрэг юм хийх хэрэгтэй байна. Тийм болохоор л амар хүмүүс дарга болчдөг. Тэгэхээр дарга болчоод бусдуудыгаа урамшуулж чаддгүй, уриалж чаддгүй, өмнөөс нь хийгээд иддэг. Одоо микро менежмент гэдэг чинь ингээд жижигэн бүх юм ингээд бүр ингээд гарын бариаддаг. Яг тэр тэгж л сурсан байгаа байхгүй. Яг мундаг лидер хүн бол ингээд гаднаас нь харахад юу ч хийхгүй яваад байгаа юм шиг хүн багс. Тэгээ бусдуудыг нь үйл авах, итгэлийн үүсгэх, уур амьсгалын үүсгэх, тэ ядарч байгаад нь жоохон түлхэж өгөх, төсөн хөтлөрөөс юм хийдгүй юм багс байгаа байхгүй. Үүсгээр бусд хүмүүс юм хийлэгдэг. А гэхдээ тэр байрлалгаа яаж утсан бэ гэхээр амар юм хийж утсан. Амар юм шизофрентэй юм шиг байгаа зү ерөнхийдөө бол тийм болохоор л яг менежмент гэдэг юм дөр амар тренинг орох хэрэгтэй юм байна. Бэлдэж зааж өгөх хэрэгтэй юм. Яг тэгэхээр менежер болох хүртэл хийсэн юм чинь биш ээ. Тэгээ менежер болох хүртэл амар юм хатуу, амар гүйцэтгэлтэй. Тэ. Зүгээр энгийн жижигхэн одоо ингээл хүзрийн тоглоом дөр хүртэл анзаардаг байхгүй. Яг тэгэхээр заримдаа чи дөрмийг өөрөө ингээд зуршигтай болно. Заримдаа айгүй зөөлөн байх хэрэгтэй болно. Заримдаа хатуу байх хэрэгтэй болно. А дарах хүртэл болохоор чи хэрэгтэй зөөлөн байгааг байхгүй. Чи 5 гэсрэл 5 гэсэрдэг. Тэ? 50 таск гэвэл би 55 хийдэг. Right? А гэхдээ чи менеж хийж байгаа хүн дээр заримдаа тэр хүн 5 хийхгүй болж болно шүү дээ. Тэгтэн 5 хийдэ амьсгаана гэдэг байнга ингээд ивэл тэр уур амьсгал бүрдүүлэлт чинь хэцүү болчихно. Тэ? Гих мэт гэж айгүй олон юм байгаа. Тэр би ер нь багийн ажиллагааг бол боддог юм нь групп нөхдүүд одоо нэгдэл тэр нэгдэл нэг газар руу очих гээд байна. Тэ? Очихын тулд бүгд өөр юм хийх ёстой. Гэхдээ хамтдаа хийх ёстой. Right? А зарим нь хийх юмаа хийдгүү тэр үед нь нөхөх ёстой. Гэхдээ тэрийг хийн гэж итгээд тэр хүнээс шаардах ёстой. Яг энэ юмнуудыг л байнга явдаг гэж боддог. Хүмүүс амар андуурдаг юм бол за би ч бас хийдгүй үүс чийчүүл багийн ажиллага шүү. Тэр бол зөв дүр эсгэлт. Right? Гэхдээ чи нэг удаа хийгээгүй болно, нөхсөн байж болно би нэг удаа. Болно. Гэхдээ дараа нь яаж чамааг надаар нөхөлдгөө байх вэ гэдгийг би санаа зовох хэрэгтэй болж байгаа. Тэр миний ажлын тодорхойлолт бас байдгүй зүйл. Job description байхгүй байхгүй. Би бол зүгээр дизайнер. Миний job description тэ чам тус гэж байхгүй шүү дээ. Тэгээд хүмүүс тэгдүү зөв. Бодож чи надад тэ X салуу өгчөөд ажлын тодорхойлолт ингэж биччихээд би харах нэг хэвээр. Энэ хамгийн супер юм зөв. Тэгж боддог хүмүүс насаараа яг нэг үүргээр бол байгаад. 15 жил программист хүмүүс байна шүү дээ. Crazy тэ. Тэнгүү ажлын тодорхойлолт байхгүй юм хийдэг хүн яадаг гэж анзаагдаад эхэлдэг байхгүй. Энэ айгүй санаачтай юм тэ. Энэ багийнхаа амьсгалтай юм. Тэгээд тэр хүн яадаг промошн явдаг байхгүй. Тэр хүнийг дээшлүүлдэг. Ер нь бол сайн компани бол яг тэр хүнийг л промошлох хэрэгтэй байхгүй. Магадгүй өөр хүн туслаад шөнийн 4 хүртэл нөгөө хүнийгээ урамшуулах гад ярьснаасаа болоод маш өглөө нь ирц цэрээгүй болж болно шүү. Тэрийг анзаарч чадвал right тэр хүн бас айгүй сайн лидер байна. Дараагийн лидер анзаарч байна. Тэ? Энэ хүн бас айгүй лидер байх боломжтой байна. Яг л гэхээр тэр хүн өөр дээр ямар үүрэг тавьсан байна гэхээр number 1 үүрэг нь бүгд синхронны ажиллах, бүгд зорилготой үүрэг. Миний таск дуусах нь 2-3 тавцсан байна. Зарим хүмүүс чигчээ зүгээр л өөр ажил хийж байгаа. Мөрөөрөө. Тэ? Өөр ажил хийлгүүл цалин нэм гэдэг. Таймс сони юм. Чи ихлээд өгчиж авдаг гэдэг нэг дүрмээс андардаг байхгүй. Үнэхээр яагаад тэр хүн авдаг болох вэ гэхээр чи асуух вахт нь өгжиж байхгүй. Асуух вахт нь санаа тавьжиж. Тэ? Үерхэлч гэсэн адилхан ш. Найз охин чинь одоо найз охин болох гэсэн хүндээ хизээ чам яа золбоо намайг тэрвэрч шилэхгүй байхгүй. Тэ? Эсвэл даарж иж магадгүй гэж цамц өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээс цамц өг гэсэн нь өгөөд тэгснэ команд чи надад дурлаач авчих байхгүй. Дандаа нөгөө нэг асуух вахт нь чи таамаглаж урчилж өгөөд дараа нь чи тэр хүний итгэл баг багаар авсаар хагаад хайр болоод хайрыг нь авсаар хагаад гээд урмаа гэдэг ингээд явж байгаа ч юм. Тэрийг хүмүүс амар андуурдаг юм санагдав. Багийн ажиллагаа бас яг тийм. Нөгөө нь хүлээ хугалаад над туслаач гэж орилонгууд нь товтлох шаашиг өгөх биш байхгүй. Анзаарч тох. Ваа 3 товтлож чинь. За манай хүн бүдэрж магадгүй шүү. Гээд хойш ухрах хэрэгтэй байхгүй товтлогч. Гэхдээ тэр товтлогч өөр биш шүү. Товтлогч өөр бол товтлох хэрэгтэй байхгүй. Ууг нь цаасан дээр битсэн. Тэгвэл миний яг дараачийн асуусан асуултанд хариулцлаа байна яг. Надад бас яг тийм алдаанууд би өөр дээр амар гаргадаг байсан ингээд баг өдөртэй тавьж захтаа ингээл одоо таск биелүүлэхгүй байгууд нь эсвэл ингээд хагалтай хэмжээнд хүрэхгүй байгууд нь цаг хугацаа дедлайн
авчраа авч өөрөө ингээд хийцдэг. Тэгмээд дараачууд бас ингээд өөрөө штэ. Тэгээд авчихсан ингээд дараа нэг миний өдөртөж байгаа хүн болохоор ингээд ямар ч нэг грофт их сэтгэлээг болч за зингсэл хүч. За зингсэл хүч. Өөрөө засчтаа гэдэг чинь тийм нэг болцдог юм шиг санагдсан. Тэр тайм үнэ штэ. Хамгийн амар юм нь юу вэ гэхээр одоо миний тамаг шүү. Чи тэр хүнд одоо жишээл муу анаг хэлэх яг нь тухгүй бах те. Зүгээр хүмүүс амар би бол жишээл багийнхантай ажиллахаараа аль болох жишээл те намайг нэг цаа цагтлаа гэж дуудаад хэрэггүй. Хоёулаа те let's become friends те. Амгүй дотн бол ёо yes. Энд дээр зөв хоёр төрлийн байдаг юм санагд. Зарим хүмүүс тэрийг нэндүрээд яавал яадаа ингэ назгаарай гэж боддог юм шиг. Тэр хүмүүс амар шокнд ордох надад. Би чамд хайртай дуртай чи миний гэдэг амар нэг төвшөнд ингээ анд гэж болно. Гэхдээ те яг спортын багш байхгүй юу? Анд. Гэхдээ чи паслах ёстойсэн бөмбөгөө пас чадаагүй алдвал би чам руу орилно гэж байна. Шаардна. Тэгээд давтан бөмбөгөө пас чадахгүй бол багаас хасах хэрэгтэй байхгүй юу? Ерөнхийдөө тэрийг ойлгох юм бол яадаг вэхээр эн чинь ингээ зүгээр communication style нь энгийн юм байна. Тэ дотн юм байна. Би минийхээ төлөө юм байна. Тэгтээ би стил 120% өгөх ёстой юм биш гэдгийг заавал ойлгох ёстой байхгүй. Айгүйх лидер яачдаг вэ гэхээр ингээ дотн байхын тулд, гой байхын тулд хэлэх юм ингээ хэлээ ингээ үгээ залгиаддаг. Тэг яг эндүрсдэг вэ гэхээр дандаа гоё юм хэлж ийж гоё урамсгал бүрдүүлээд байхгүй нөө шүү дээ. Яг үндэ. Үнэн юм хэлж ийж тэр хүний төлөө юм хэлж ивэл тухайн үед нь духгүй байсан ч гэсэн тэр хүн одоо дунд хугацаанд, урт хугацаанд амар гоё урамсгал бүрдүүлэхгүй. Ягаад амар гоё гэж энэ миний хувьд шүү. Миний хувьд. Ямар баг хамгийн гоё баг вэ гэхээр яг дотор суугаад би ингээ үсээ талихад шүү дээ. Хүмүүс бачин чи ямар гоё үстэй бэ гэж хэлвэл яг жигнэс хэлж гэсэн үг. Эсвэл come on man ус чи яатсан бэ гэхэд яг жигнэс хэлж. Яг энэ дээр л би ирэлцгээ болцохоор 100% амар гоё баг байна гэж бодож байгаа. Юу гэсэн үг гэхээр тэнд амар үнэн тэгээ үнэнч шудраг гэдэг уур амьсгал бүрдсэн байдаг. Ямар ч юм politics байдгүй. Тэ магтаал нь яг магтаал, шүүмжил нь яг шүүмжил. Энэ магтаал шүүмжлийг хоёулыг нь хинэд хэлж байгаа нэхэр миний хэлж байна. Тэ үсгээр чи ямар арчаагүй над дизайн чаддгүй юм гэдэг нь тэр үнийг чи доош ирэх гэдэг юм эсвэл чи багийнхаа бүтээмжийг сайжруулах гэдэг нэгт хоёр тэр үнийг сайжруулах гэдэг зориг байгаа байхгүй. Тэр хүмүүс амар эндүр шүү дээ. Шүүмд одоо амар тэнэг үгээд шүү дээ. Инээсэн бүхэн нөхөрчин биш тэ шүүмчсэн бүхэн дайсан ч юм шээ гэдэг. Энийгээд зүгээр мэдгүй 10 жилийн багтаа ингээд сонсдог байсан зарим хүмүүс ингээд юу амар гачин чизи тэнэг үгүй гэдэг. Яг одоо бодоо үзэнгууд энийг л баг 98% биш үү? Ард түмний 98% мэддэг л байгаа. Амар их найз гэсэн хүмүүсүүд нь хамтаа пиа уугаад зөвхөн чиний сонсох хэлдэг. Над бол тэр хүн найз биш, багийн гişүн биш гэж би бодох хувьд. Над өмнө хэлэх хэрэгтэй байхгүй. Намайг шүмжилчихвэл яагаад шүмжилнэ гэхээр намайг сайжруулахын төлөө шүмжилж явах намайг. Энийг ялгаж чадахгүй байгаа нь л дахиад нөгөө буцаа энэ боловсрал тэ ямар төрлийн шүүмж яагаад өгж байгаа гэдгийг ойлгож чаддаггүй, авч чаддаггүй, тэр үнийг хайж чаддаггүй гэдэг чинь л аюултай байхгүй. Тэгээ буцаа спортоор ирэхээр энэ аюу гоё юм болох спорт аюу тийм шудраг. Тэгээ одоо Криштиано Роналдо гэдэг нөхөр бараг 40 хүрж ийж яагаад тасгал хийгээд нэхэр тэр хүн муу байвал хасагдах байхгүй. Шудраг. Сэлгээнд сууж байгаа нэг нөхөр чамайг нөхөх ёстой. Энэ гэж шудраг. Яагаад гэвэл тэр хүн тэр хүний төлөө биш. Ювентус гэдэг багийн төлөө байхгүй. Тэр баг л очих ёстой. Тэр багийг төлөөлж байгаа 11 хүн хамгийн бэст нь л авах ёстой. Тэгээ тацаа. Хамгийн бэст байх одоо боломжийг бүрдүүлж гинэ. Бүгдэнд нь өгөх ёстой. Шудраг болсон шүү дээ. Роналдод өөр бэлтгэл өгснөө энэ хүнд өөр бэлтгэл өгчүүлээ гэж шудраг биш шүү дээ. Ижлэх боломж өгчүүл яг л тэрүүгээр шудраг өсөлтөх ёстой гэж. Тэрийг л одоо жишээлбэл тэр нэг энэ багийн ажиллагаа гэдгийг буруу ойлгосон нөхдүүд те. Багийн ажиллагаа гэдэг нь муу хүнийг байлгаалах ёстой ч юм. Үгүй шүү дээ. Багийн ажиллагаа гэдэг чинь тийм биш байгаа надад. Гих мэд ч юм. Тэгээд яг хаа ингээд дээрэс нь айгүй тийм ерөнхий ойлголт болохоор айгүй нарийнчлах ёстой л баг л та. Тийм аа. Миний асуудлуудаас ингээд нарийн юм гэсэн харагдаж байна. Яг түрүүн бас дурдтаад өнгөрсөн. Миний дараагийн асуулт болохоор яг одоо бүлэр нэг юм хийя баг болоод үзэж байгаа шүү дээ. Тэнгуудаа ингээд яг за ийм хийшүүгээд ярилцсны дараа ингээд тусдаа ингээд өөрөөр ролоо хийгээд хийж сууж байгаа. Тэгж нэгдэлтэй ингээд өөр юмуд хийсэн байдаг та. Би ингэж ойлгосон шүү дээ. Би ингэж ойлгосон. Зураглал нь ерөөс нь нэгдээгүй. Тэгэл дахиад ярилцаал, дахиаслал, дахиад нэг бол ерөөс ингээд зураглал нь ингэж нэгдэж өгдгүү те ингээд зарим тохиолдолд багаар ажиллаж байгаа. Тэр тохиолдолд ийм багийн өдөртөж байгаа хүн ямар үн цэнийг барих хэрэгтэй юм бэ? Юуг илүү үздэж одоо баг дотор ямар уур амьсгал бүтээгч гэдэг юм нэг юм зураглалтай болгож чадах бай. Супер асуулт нэ. Би боддог үсэн
Миний бодлоор хамгийн анхны хүмүүсийн бодол гэж боддог гэхээр амар мундаг хүмүүсүүд бол зурагласан шууд нэгчдэг гэж боддог. Надад бол тэр худлаа гэж санагдсан. Яг л гэхээр зүгээр наад зах ингээд би яг том ингээд гадаад компаниуд ажиллаагүй, том Монгол компанид ажиллаагүй. Угаасаа хэний шууд ингээд өөрийнхөө мэж эхэлсэн болохоор тим туршлагыг хаанаас авдаг гэхээр номноос авдаг хгүй юу нөө. Тэнгуут ингээд тэ Netflix-ээс нь ахуулаад, Amazon-оос нь ахуулаад чиний саний хэлсэн зураглалын асуудал байнгын болж байгаа байхгүй. Байнгын. Тэгэхээр энэ ямар ч гэсэн зөвхөн ингээд нөгөө монголчуудын асуудал биш юм байна. Эсвэл зөвхөн мяа хүмүүсийн асуудал биш юм байна. Ингээд олон хүн нийлээд ажиллахаараа л энэ зураглал гэдэг бол зөрөөд эхэлт юм байна гэдэг нэгт би хүлээмжшүүлж эхэлсэн цагаас нэг хамаагүй 50 хамаагүй гоё ажилласан гэж боддог. Ихэд яг тэр нэг жоохгүй ямар ч бүх хүнд болдсон байна гэчихээр энэ ямар ч сан нөгөө нэг зөвхөн чиний сугын асуудал биш юм байна гэдэг ойлгох хэрэгтэй юм шиг санагддаг. Ихэд саний зургалтай. Тэгэхгүй хүмүүс нөгөө ялангуяа залуу менежерүүд ч бодонгууд би мяа болохоор Jeff Bezos гэдэг мундаг нь бол нэрээ тэ компанийнхаа 100 мянган хүнийг яг нэг зурагтаа байлгаж чаддаг байх та гэж эндүрдэг. Тэ гадаад компани ийм мундаг гэл нэг ишлэлдэг хүмүүс өдөн штэ. Скол ингээл монголчууд залах уу гадаадад мундаг гэл нэг юм шал тэрийг ойлголтонд орцсон. Тэр л явц худлаа байна гэдэг хүлэмж өгсөй гэж бодож байгаа ихэнд. Нэгт. Хоёр зүгээр саний юм дээр ойлгоо үзэнгууд хэрвээ чи олон хүнтэй ажиллаж байвал тэр зураглал хизээч 100 болохгүй гэдгийг хүлэмж өгсөй байна гэж би бодсон. Хизээч. Тэгээд 100% руу тэмүүлэх нь чиний ажил юм байна. Тэр чинь амар гоё юм байна гэж чи өөртөө итгүүлэхгүй бол айгу муухай болно. Ер нь бол. Тэгээ нэг одоо жишээлбэл юу гэсэн үг гэхээр хичнээн одоо зүүн авчлага байна л да. Би одоо боддоггүй айгу сайн захирлууд ч өнөө өөр хүмүүсүүдийг дээшлүүлэх захирлууд яагаад амар тайлбарладаг хүмүүсүүд. Тэгээд уулзсангууд амар яриа. Тэгээ нийгэм амар татаж ярьдаг. Яг хөвшөрцөн байвал бүр одоо 40 50 гарцсан тийм захирлууд болохоор амар юм татчихилдаг. Тэгээ нөгөө нэг хэрэг чи жоохон эмзэг байвал бүр чам тэнэг гэж бодоод байгаа юм бахта гэж бүр бодтол аюух татдаг. Ойлгож байна. Батж ойлгож байна. Зойлодог төрлөө шүү дээ. Тэгэл амар татдаг. Тэр яаж нэг тэр зураглалыг нэг вэ нэг тохирох гэдэг. Яг дараа нь ингэж ярьснаас дараа нь би чиний гарыг барихгүй, микроменеж хийхгүй, би чамд итгэж ажиллах гэдэг болохоор тий салхаасаа өмнө нэг зурагтай нэг гэдэг батлах гэдэг байгаа тэр хүн гэж ойлгож эхэлж байгаа. Амар их татдаг юм байна. Амар их юм ярьд юм байна. Юу гэсэн үг гэхээр тийм микроменеж одоо жишээл хүмүүсүүдтэйгээ тэгж ажилддаг өөрөө гүйцэтгэдэг хүмүүсүүд бол амар өөрсдөө айгүй efficient гэж боддог гэж би бодсон эсвэл би яг өнөө нэг тийм олон тавтдаг нэг хэлэл болоо. Чи өөртөө ажиллаж байгаа юм чинь нэг олон хэлээд халбгүй шүү дээ. Чи өөрөө гүйцэтгэж юм чи. Эсвэл чи сая хэлсэн шүү дээ. Нөгөө нь болохгүй гонгод яа өмнөөс нь хийдэг бол тэр хүн тайлбар хэрэггүй байхгүй. Тэ? Тийм. Ямар шиг байхгүй. Тэг айгүй тийм үр дүнтэй ажилладаг гэдэг өөрөө гэдэг. Өөр хүмүүсүүдтэй хамт ажиллаж байгаа бол нэгт тэр зургаа байнга ярих хэрэгтэй. Хүн амар одоо ингээд өмнө хэлсэн шүү дээ гэдэг тохно. Нэг хэлээд хангалтгүй шүү дээ. Хоёр хэлээд хангалтгүй. Тэ? Мянга хэлээд хангалтгүй. Хизээч хэлсэн тооч хангалттай болохгүй гэдэг юм шүү дээ. Би бол бодож байгаа. Тэгэхээр амар яагаадыг яаж гэдгийг байнгын ингээд хэлж авах хэрэгтэй. Амар байнга хэлээд байгаа олон хүнтэй ажиллаад ирэхээр гэхдээ яг үнд аюу тийм жоохон үр дүнд багсаад гэх. Тэгвэл биччихдэг. Тэ? Одоо манай компани философи миний бодвол журам гэл ингээл. Яг хоо бүр корпорат компаниуд бол амар үүдэртэй хууль шиг журмууд бичиж эхэлсэн байдаг юм байл л дээ. Тэгээ гайхаад байгаа байхгүй яг тэр компаниас инновац гардаг. Яг тэр компаниуд зүгээр гадны франчайз оруулж иж өсчүүлдэг бизнесмэнүүд болчихсон бай гэхээр нөгөө ажиллаж байгаа 8000 гүн яг тийм юм хийдэг болсон байна. Журмаар одоо яг компьютер шиг А бол Б, B1 А бол А1 2 Б гэдэг бүр юм жоох робот дуулсан. Тийм биш инновацлог байлгыг юу гэхдээ ерөнхийн нэг юм зарчимч юм шиг үгнүүдтэй байх хэрэгтэй. Одоо Netflix гэдэг компани санхүүгийн policy нь шүү дээ. Боддоо. Санхүүгийн policy гэдэг нь шүү дээ. Энэ зарчмаар энэ журмаа хэдэн 100 сая доллар зарцуулдаг гэж бод. Таху. Энэ Netflix-с best interest гэж бод. Юусе үхээр чиний гаргаж байгаа санхүүгийн шийдвэр чинь тий хэдэн сая доллар ч үж бодлоо. Netflix гэдэг компани хамгийн сайн төлөв байх хэрэгтэй. Тэгээ 2-7 хоног болгон сар болгон хүмүүсүүдээ аудит хийдэг рандомоор. Одоо чи жишээлбэл 20 сая төгрөг зарцуулсан байлаа гэж бодъё шүү дээ. Тэгвэл ингээс хоёулаа уулзаад асуух за би чи тий энэ нэг 700 сая төгрөг юуны төлөөс юм бэ гэж бичлэг хийх гээд камерда майк авсан юм аа. Окей. Тэр бичлэг юуны төлөөс гэж томооч ток шоу энэ ингээ байгуулгын төлөө. Тий. Гэсэн чи 450 мянган хоол хийсэн юм. Энэ яас гэж би нэг хоёр найзгаа жоо хаппи байх гээд яагаад гэж зүгээр л тэр бол одоо Netflix дүүс өдөр human томчингийн хамгийн сайн төлөв байсан уу үгүй болчиход. Энэ итгэлийг нэг зөрчсөн бол
компаниасаа бүр маркетингийн захирлын ч байна уу, хамгийн чухал ч юм байна уу, хайр найраг басна уу. Юусе тэр итгэлийг алдчихвал бай бай. Энийг зүгээр би яг хэлж байна гэхээр хоёр гарганд бичих юм байна. Юу бичгээс аяг хамаа. Айгуу компаниуд амар KPI амар журам ярьдаг. Тэгээд би зүгээр ойд аяг бодоод байхгүй. Хүн гэдэг амт амар хумсартай шүү дээ. Тэ? Хумсартай байхгүй. Би дааш шийдвэр гаргах уу? Би даан судлах. Тим амтан авчирч ажиллуулж иж тэ? Тим хумсаргүй юм шиг хитэн 100 журам гаргасан компаниуд ямар ч инновац өгдөггүй мэнэ. Оронд нь робот байлээ зүгээр л амар. Тэр нэг ийм заа хой шиг 800 журмаа орлоо. Ингээ хэлэнгууд яг олон жил болсон захирал хөлт бачаа чи мэдхгүй. Миний дүү. Олон хүнийг тэгж л өгдөртөө юм. Тэг би харж байгаа. Окей, та олон дайтай ажилттай ингээ зүгээр одоо 100 5 6 8. Тэгвэл яаж тэнтэй жишээлбэл ингээ Netflix ч байна уу, Google ч байна иймэрхүү одоо инновац өгдөг компаниуд хамаагүй баг журмаар тий танай компаниас хэд дахин илүү үнийг өдөртөд байгаа гэдэг л асуудал. Тэгэнгүүт бидний сулжчихсан шүү дээ жишээ. Тэгвэл яаж хэр юм байна. Мэдээж хүрсэн болоогүй ингээд хумсраггүй чадваргүй хүнд санийх шиг тий байгуулгын төлөө гарах гэж байна. Тэгэхээр мэдээж фильтрдэг алдаж онох процессын одоо фейс үе гарна тий. Гэхдээ тэр багийн ажиллагаан дээр бол ямар ч юм бичих хэрэгтэй байна. Юу бичих амар талаа гэдэг. Тэр том. Багийнхны гадар үүдэх юм. Гурав дахь юм нь бол юу гэж бодож байна гэхээр тэгэл яг саний 1 2 уурс ярих бичих хоёроо өдөр болгон давтах гэдэг. Хоёроо нэг сонирхолтой юм ихэд одоо би ингээд аяга энд ингээд тэрээс гол хүмүүс харагддаг. Би ингээд гол тавиад тэгээ би чам нэгэн жишээлбэл энэ аягааг шүү дээ. Энэ гол байлгах чинь үүрэг шүү. Чиний ажлын татвар. Тэгээ би 5 хүн тавиад тэр 5 хүн яах вэ гэхээр энэ аягааг дандаа хөдлөх ингээл. Тэгээ гол тавьдаг цаа. Дандаа ч гол байлгах шүү энэ аягааг. Яг гол. This is leadership in management. Энэ аяг үргэлж өөрчлөж байна. Тэгэхээр чи ингээ гараараа ингээ тахаар ядраа таваад тэр яаж хэлэх юм? Дээр зогцоо. Чи ягаад ингээ булан тавиад байгаа юм бэ бро? Хоёул гол тавиад. Тэ? Тэгээ би дахиад тавьсан чи яг гол биш шүү дээ. Би шалтаа дахиад бочаад. Яг гол хэрэг яг мэдээж энэ гол ялдаа бочаад. Гэхдээ манайхад хараад байгаа гол болохоор яг энд байхгүй юу гэл. Би дахиад тавь. Дахиад чи чинь үсэн гол биш. Тэгвэл тэгээ бочаараа би энэ ширээ нэг зургийг авчлаа. Тэ? Зураг нэр байна. Энэ ингээ гайд шүү. Энэ зургаар тавиад. Тэгсэн ч гэсэн би дахиад яг үсэн голчод байна. Right? That's what leadership and management is about. Энэ ингээ lifestyle өөрчлөлт. Тэрэнд нэрвтэй өндөр IQ-тай хүн авах ч юм уу өөр нэг юм одоо ийм төгс ертөнцид хизээч би юм хэлэхгүйгээр хүн болгон миний хүссээр аяг гол тавина гэвэл бодлаа гэж. Тэгээд тэрэндээ ч дуртай амар happy. Тэгээд шиг аяг гол тавьдаг. Nice гэж ингэж орохгүй бол нэр нэг гэж бодож байна. Энэ хилээд хаг бол тасан уу гэж. Хилээд ямар юм гэж байна. Гэхдээ мэдээж одоо ингэ хэлчихэнгүүт хүмүүс ингэ бодчих. Чи бүр одоо ингэ хилээд трендээ бэлдээд гайд гаагаад ингэ хичээгээд тасдаг хүн үнэхээр биш үү? Гол тавихыг хичээлгүйгээр гол тавихгүй байв. Тэр хүнийг хайр найраг халж байгаа. Тэр л юм байна. Гэхдээ нөгөө хүн ч бүр ингэ чи хүний effort гэж маш хөдөлмөр үнэхээр хичээгээд зүрээдвэл окей. Тусгаж байгаа. Гэхдээ хичээхгүй зүгээр л одоо яагаад гол тавьчихсан гэдэг характераар гол тавихгүй болно шүү дээ. Тэр хүндээ ч юм уу, чамд ч юм уу, гэхдээ хамгийн чухал тэр байгууллага ч юм уу. Бачин гэдэг хүний төлөө зөв шүү дээ. Бачин гэдэг хүн энэ тэ Human International сургууль, томооч академи, томооч дижиталын төлөө байгаа болохоос бачин төлөө шүү. Тэгэнгүүт тэр хүнийг ингэх нь томоочин гэдэг газарт Human гэдэг газар одоо бид нар Elf Education гэдэг компанид маань үр дүн багтав хал гэж. Тэгэхээр чи өөрийгөө тав дахь бодоо. Тэ? Өөрийнхөө магадгүй хамаатны ч юм уу. Өөрийнхөө үерхлийг бодооч. Тийг хуваагч байсан. Айгу арчаагүй аим хойно гэж. Яг тэр байгууллагч тэрнээс олж доошлуулж. Тэр хүн ч өмнөх хэлээгүйгээс олж. Гарах нь бас би зүг бодоо. Одоо саний өндөр 4 хүн зоо юм багаж. Ярьлаа. Байнга ярьж ийн, байнга яагаад тайлбарч чинь. Энэ аюулч тань. Лидер нь яагаад тайлбарлах ёстой. Ажил авч байгаа нь яагаад энэ асууж тахгүй. Энэ яагаад л ингэ хийх ёстой. Яагаад мэдгүй ажил авч зөндөө хүмүүс юм. You have to know яагаад ингэ заавал хийх ёстой. Тэгээ бичгээр байна. Тэгээд энэ санаа 3 дахь хүлээж шүүхтэй энд байнга биш юм байна. 4 дахь байнга трейн хийх ёстой байна. Бэлдэх ёстой байна. Тэ заах ёстой байд юм байна. 5 дахь нь ингэж байгаа байхгүй. Баг хамт олон гэдэг зүйл чи амар сони юм. Хүн зүүн талд байгаа баруун талд байгаа хүнээс гээд хүссэн хүсээгүй дадал зурсан нэг авч идэв. Тэгэхээр
тэр ингээд экосистем дотор чи ингээд харж байгаа шүү дээ. Ингээд аяг тавьж байгаа юм байлаа гэдэг үү? Хичээл тэтгэл өгч байгаа. Хичээл тэтгэл өгөхгүй байгаа. Эсвэл чамд итгэдэггүй тий? Тэр хүнийг хасахгүй бол яг хор тавдар шиг. Хор тавдар амар сонио. Шин тэмдэг илрүүлэхгүй байж байгаа яг гэд ирэхэр чинь шин тэмдэг илэрдэг. Би бол багийн ажил яг тэгж. Тэрэн дотор эфер төггүй байгаа тийм silent чимээгүй хор тавдар шиг гэдэг эрт хасахгүй бол амар сонирхолтой. Энийг би 2015 онд ирээс ингээ асуудаг байсан, уншдаг байсан бичигддэг зэ. Ойлгодог. Гэтэ би дүнгээс сүүлийн жил ойлгож байгаа. Яг бүр ингээд ясмахандаа ойлгож байгаа юм. Тэгэхээр амар хичээдэг байсан, зүтгэдэг байсан, дураа хөшдөг, сэрдэг байсан хүмүүсүүдийг тэгдэггүй хүмүүсүүд болоо татдаг. Байлгүй юусухөр мундаг болгочихсон юм. Мундаг болгодгүй. Тийм бодрын төлөө тоох муу баян гişүү. А тэрийг халж чадахгүй, хилж чадахгүй, тий? Дөмбөгээд байгаа өдөртөгч хүн бол өөрөө амар арчааг байна гэж. А тэрийг бол би ингээд сая сүүлийн 2020 онд бол энэ алдаг бол аюул хэлсэн. Тэгээ одоо тийм одоо сайн найснаагаа битээ ажил, хамаатантайгаа битээ ажил гэдэг зүйлгүй биш. Тэр бол яг энэ юмыг хэлж чаддгүй, эртхэн хэлж чаддгүй, нүүр тулгаж хэлж чаддгүйгээс болж байгуулга хөртөг. Байгуулга хөрсөөр бүр амар их авангууд гомдоод хэлчихсэн. Тэгэхээр хамаатан байна уу, сайн найз байна уу ажил чаддаг л болчих. Тэр хоёр хүн хоёулаа тоглоом дүрг ойлгохгүй. Эртнээс одоо ингээд аяг ингээд тавгүй шүү дээ. Аяг нэг тавьд шүү. Юу ч үгээр чи бодоо үсэйдлээ зугуулаа ажиллаж хахад 5 зураг өсөрхсtöд юм шиг 5 аяыг гол тавьчтод юм байна. Одоо хичээхгүй бол болтгон биш үгээр амар тэгсэн байж шүү дээ. 6 төгөр орж ирснээр аягийн 50 хичгээд амар сонь нөгөө нь зүгээр. Нөгөөд бодно шүү дээ. Ямар сонь юм бэ? Намайг ингэсэн чинь зүгээр гээгүүдтэй гэл бодно тийм. Хоёр дахь очсон ч дахиад зүгээр юм. Тэгснээ чи бодож таяа. Аягийг ингэ тавьчих. Тэгсэн ч ямар чи яга аяг ингэ тавиаг юм бэ? Гол байдаг шүү дээ. Энд чинь бидний вэ гэж бодчих. Тэгээ энэ хоёр чи ингэ гашаад ирэнгөө нэгт өдөрсөжтэй итгэх байл. Энэ нөхөр айгуу сонь орон гараа юм байна. Хаяа юм шаарддаг, хаяа юм шаарддаг. Нөгөө талаас хүн ялгарч харсан юм байна. Энийг бас subconscious бодож байгаа. Айгуу сонь юм байна. Тэгээд нөгөө хүн чинь бол өдөртөгч хүнтэйгээ байнга биш гэхээс хинтээ хамт байнга байдаг багийн гишүүд байгаа шүү дээ. Тэгээ нөгөө багийн гишүүн нь өдөр болгон итгэл үнэмшлээс нь эсрэг юмыг хилээддэг, яриаддаг, амьдраддаг. Тэгэл нөлөөлдөг. Энэ бол баг хамгийн хүчтэй. Тэгэхээр тэр багийн ажиллагаагаар сайн ажилладаг хүмүүсүүдийг авч үлдээ. Багаараа ажиллаж чаддгүй, багийн ажиллагааг доошлуулдаг хүмүүсүүдийг амарч хайр майргүй хасахсан байна гэдэг. Мэдээж түрүүнээс боломжууд өгсөн шүү дээ. Заасан, ярьсан, яагаад ингэсэн, дэмжсэн, туссан, тренинг оруулсан, баа.Ягта 2 3 тэгэл хасах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр байгуулга өгдөг. Баг өгдөг гэж би бодож байна. Дараагийн асуулт маань болохоор бас яг түрүүний яриан дотроос бас гарч ирж байна. Одоо багийн ахлагч өдөртөгч байна гэдэг ам бас их аюул хариуцлагатай амир өндөр хариуцлага хэцүүл шаарддаг. Тэгмүүд 5 дотроос багийн ахлагч болёо гэдэг хүмүүсийг харангуут зарим нь ингээд за би ахлагч болох хэрэгтэй гэдэг амбицаар болж ин зарим нь болохоор зүгээр ингээд би угаасаа мундаг гимцэн мундаг гэдэг эгоогоор одоо мундаг харагдмаар ан гэдэг утгаараа ахлагч болдог. Бүр зарим нь болохоор за ингээд амир хариуцлага чинь цагтаа гэдэг айгаад тэ ингээд хойшин суудаг хүмүүс. Тэгмүүд миний асуулт болохоор яг тэр нэг өөрт нь ингээд чадвар байгаа мөртлөө ингээд ахлагч болохоос айдаг хүмүүст ингээд цагт өөрийгөө илэрхийлэхээс айдаг тийм хүмүүст зориулж чи зөвлөгөө өгвөл чи ингэж юу гэж хэлэх вэ? Санаа асуулт нэ. Нөө аим сонирхолтой. Би яг 2015 17 онд ч юм уу амар хүмүүс чиглэлийн хүлээлт өгдөг байсан. Ингэ өдрөд өөрийгөө дааваа. Би одоо болохоор харин эсрэгээр биш үү? Ингээд лид хийх гээд байгаа өдөртөх гээд байгаа нөхцөлөөс аль болох боль жилмээ сан. Юу ч үгүй ингээд боль гээд байхад болох боломжийг өгөөд байхад те. Өөр хамаагүй дуртай амьдралыг ингээд санал болгоод байхад нөгөө амьдралаас сонгож үгүй магадгүй чи яг тэр хүн одоо хүн өдөртөх их мэдл болон хариуцлага авч чадахгүй юм байна гэдэг. Яг тэр амьдралын стилийн шаал хүмүүс бид нар үүсгэл өндөртэй амжилттай хүн болгон өдөртөгч буюу лидер болох хэрэгтэй гэдэг. Нөө аим шиг өөр амьдралын стил. Зөвлөлтөө бүгднгээс нь эрсэрэх ёстой, бүгднгээс нь төрүүлж авах ёстой, бүгднгээс нь одоо ингээд офсоос дараа явах ёстой, бүх хүмүүсийн зовлонг сонсох ёстой, хинч чиний зовлонг сонсохгүй. Тэ? Та бодоод их хүмүүс шүү дээ.
захирал дараагийнхаа офс руу ороод байна шүү дээ. За. My bro яаж ирсэн? Дандаа золонгол авч шүү дээ. Энэ нь болохгүй юм. Энэ тэхгүй байна. Ингэхгүй байна. Тэхгүй байна. Ингэмээр тэгмээр. За чи тэр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гомдлоод намайг яга ингэхгүй ингээ гомдлоод унаад биш юм байна гэж. Чи тэр позишн биш юм байна гэж. А нөгөө талаас нь аюу сонирхолтой нь болохоор баг байгуулгын болж байгаа бүх юм биш үү? Багийнхан дагуулж байгаа. Юу гэсүгээр манай багийнхан хэлсэн тэр бүтээсэн. Тэ? Золбоо чадсан чи чадсан. Юу гэсүгээр амжилт болгоно өөх хэвээр. Алдаа болгоныг ихэхийн буюу ихэнхч биш зэ. Алдаа болгоныг баг үүрх хэвээр. Яг үндэ бодоо үзвэл компани баг бүх алдаа л угаасан. Өдөртөлч л алдаа. Ер нь. Одоо түрүүлсэн шүү дээ. Одоо татныг наваа тэр нэг муу ажиллаад тэгээд мөн очиж сууж манай энэ муудлаа гэж өгөлчивэл тэр үе эмоц 50 бодвол яг тийм үү авсан өдрөөс яг тэр муу нэг муу байна гэдгийг хэлэхгүй удаасан тийм яг тэр өмнө чи сайжруулаагүй ингээл бүх юм чи болж тэрийг бас хэрэгтэй. Тэгээд аюу сонирхол чи сайжирч чи сайн байна чи мундаг байна гэдэг мэдээж бараг хизээч авахгүй. Яг түр чи амбицтай мундаг бол дандаа шинэ юм чинь дандаа хийж аваагүй маа хийн. Тэгэхээр чи байнга нэг юм новшин мэдрэмж төр байхгүй юу? Тэр новшин мэдрэмж яг үүндээ миний хамгийн дуртай мэдрэмж юм байна гэж боддгоо бол энэ үүрэг рүү чинь биш ээ. Хүмүүс эндүрдэг юм болохоор тайзан дээр байгаа хүнийг хараад, ярьслаг өгж байгаа хүнийг хараад, эндж байгаа цагийг харангуйтаа ахлагч болох хэрэгтэй юм тий. Үгүй биш л гэж байгаа юм. Энэ хамч чинь шүү. Бодоо. Агуу гэдэг байхгүй юу? Тэнгуү зүгээр би ингэж бодож байхгүй юу? Хүн өдөртмаар байгаа, багийн ахлагч болмоор байгаа хүн байвал шүү дээ. Өөрөөсөө тэрийг асууж. Чи ийм лайфстайл амьдралын стилээ өөрчлөхөд чи бэлэн байна уу? Юусэн гэхээр миний хувьд ч удаа мундаг тэр өдөртөөд байгаа хүн бол за 10 өдөртөг бол тэр 10 хүний үр дүн чи чиний үр дүн гэж байна. Нэг л айгу депрессив байгаа зү. Тэр түрүүлсэж чи өмнөөс нь ч болохгүй. Тэр хүмүүс хийж чаддаг болох хэвээр. Тэр хүмүүс чүжих хэвээр. Тэгэхээр одоо ингээд менежер уу, тасалжуулагч нар энэ хүмүүс анхаар амар нэрвдэг хүмүүс үүдэг. Айгу эрттэй яг үүндээ чат хийдэг. Яг тэр нэр одоо хөлбөмбөгийн тасалжуулагчнаар айгу баг насалдаг. Яг тэр өдөр болгон одоо ингээд хөлбөмбөгийн баг хожигдохоор тасалжуулагчийн дураг гэдэг шүү дээ. Чи одоо наад захын одоо Монголын одоо нэвтрүүлэг өгч тэр одоо Монгол туссан сая одоо apprentice гэдэг нэвтрүүлэг өгч багийн ахлах нэрэл багийн ахлагч хосод тустай байхгүй. Өөр боломж байхгүй. Тэгсэн мөртлөө өдөр болгон чи юус оролцохгүйгээр чи дүгнүүлнэ гэдэг чинь аюу тийм шудраг биш юм шиг ер нь байна. Тэгэхээр тэрийг би бол одоо боол гэж бүрсгээд ер нь аимшигын багсгасан. Ямар потенциал харагддаг вэ яг тэр хүн чарлаг тавьж чаддаг юм байна уу гэдэг. За хүсэл намаа хүн чарлаг. Өөр хүнийг тэр хүн тэр өрөөнд орж ирснээрээ тэ өөр хүмүүс сайн ажиллаж байна. Чандар амарсан гүйлгч хүмүүс байна. Орж ирэл хүмүүсүүдэд хажууд би амар ингэ хийсэн айгу хордон шүү дээ. Чирэг асуугууд тэ. Анзаараа мундаг гүйцэтгэгч нар дандаа бусдуудыг мэдлэгөөр доошлуулж байгаа. Үүсвч асууж чи энийг яаж тав? Наач амархан шүү дээ. Даа. Тэгэхээр тэр амархаж гэж хэлж байгаа нь чамайг доошо хийх зорилго биш. Тэр хүн үнэхээр амархаас байдаг. Тэ. Тэгээ бараг толгойд тэр амархан гэж чи хийн гэдэг. Тэг үндэ чамайг оролдох хүслээ чи дарчиж байгаа. Яг тэр чи боддоо. Энэ амар амархан шүү. Маа гэсэн тэгэд үлдээх чи бодмос шээ. Амар амархан юмыг нь оролдоод алдчихв. Тэнийг мэдсэн юм уу чи аль болох оролдоход багс. Одоо тийм биш үү? Амар хэцүү нэг дажууч юм байж чаддаг. Айгу өөр чадвар зөртөөж. Тэгвэл биш бол өдөртөх юм дээр бол ямар ч байсан хүн чарлаг тавьж чаддаг тий. Хүн таалагдах хүсэл эрмэлзэлгүй. Тэр айгу ч. Надад айгу team leaders, managers нөгөө зорилго таалагдана гэх юм дөрөв шүү. Таалагдах биш шүү. Таалагдах биш. Миний number 1 зорилго бол бенчи. Өчтөрийн бенчигээс илүү байх хэрэгтэй. Тийм байхын тулд магадгүй чи 5 өдөр орой баарын цугтаа намайг өрөхгүй гэж магадгүй. Бараг их тохиолдолд өрөхгүй. Одоо би ч бодохгүй болоод юм чи. Бохгүй болгодог. Чиний сонсомооргүй байгаа гэж хэлдэг. Тэ? Шаарддаг юм чи. Нэрэл чи өдөр болгон тэр хүндэд тулд юм чи. Maybe 5 өдөр орой уулзмаар гэж магадгүй. Үрж яах юм бэ? Арай нэг жоохон гоё юм хэлдэг хүмүүстэй хамт байж юм уу? Тэрийг number 1 болох хэрэгтэй.
Ер нь гэж би боддог. Тэр гэхдээ яг амьдралын стилийн үед амар ганцаардмаар шүү дээ. Ер нь бол хараа үзэхгүй ингээл цахирлуудын клуб зүгээр одоо дунд төвшний эсвэл энгийн төвшний ажилчдын одоо клуб гэж байдаг шүү дээ. Right. Тэр чинь дийлэх нь байгаа юм чи. Community тоххой. Чи дээшлэх тусам амар ганцаардаг. Ихэнх хүмүүс ч ойлгоол чинь. Тэгэл тэрийг чи хөлөө шөнө гэдэг юм бол тав. Би бол тийм болооч гэж бод ихэнх хүнд бараг зөвлөхгүй яг. Уильямсыг төгссөний дараа Америкт нэг хэсэг хугацаанд ажилласан шүү дээ. Тэр үедээ одоо чиний одоо бодоод үзэнгууд чиний ингээд Монголд орж ирээд болохоор чи ингээд өөрийнхөө компанийг байгуулад ингээд гид хийгээд гэсэн байна. Тэр үед болохоор ажилтны төвшөнд гэх юм уу? Байж үтсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр үед байхдаа чи ямар зүйлс сурсан бэ? Чамд юм би ингэдэг байжээ гэдэг юм тийм сурамжтай дурсамж юу байна? Зөндөө. Яг тэгэхээр миний ажилласан байгууллага ийм байгууллага байсан байхгүй. Тусад нь болохоор манай сургуулийн төгсөгч Jack Wadsworth гэдэг нөхөр тусахын одоо дарга байсан юм. Яг манай дээдлийн захирал тэгээ би л байсан гэсэн үг манай компани. Би тэр байгууллагын хамгийн анхны ажилтан болж орсон байхгүй. Уг нь бол жилийн гэрээ зурсан. 3 сараас ажилласан. Тэгээ болсон. The position болохоор fellowship гэдэг position, NGO байсан хүмүүс байгууллага. Зорилго нь болохоор North Adams гэдэг хот. Бүр хог болсон хот. Америк аягүй зарим хотууд нь үйлдвэрлэлийн хотууд байсан байхгүй амар үйлдвэртэй. Одоо жишээл Америкийн мөнгө байгаа шүү дээ. Хамгийн анхны мөнгөний одоо мөнгө үйлдвэрлэдэг байсан factory дээр байдаг хот байхгүй North Adams гэдэг. Дээр үед бол аягүй мундаг хот байсан. Одоо болохоор дандаа залуучууд нь явждаг, хөгшчүүд нь үлддэг. Кокаин бие үнэлэх юу гэдэг одоо бүр амар том энэ хоёр шугам одоо highway гэдэг байхгүй. Хурдны замны нэг зогсоол нь болцсон бүр аягүй тийм ерөн аим шиг юм болцсон хот. Тэгээ би одоо амар сайн сандахгүй их нартаа ингээ кино үзэх гээд оронгууд би бол нэр киног үзэж чадаагүй. Хов хосон кино театр тэг хин нэг орж ирээ дээрэмч мэрч юм шиг ерөн уур амьсгал аим шиг хот. Тэрийг яаж хэрэгжүүлсэн бэ гэхээр innovation, youth and technology гэдэг гурван зорилготойгоор lever буюу хөшүүрэг гэдэг төрөмс байгуулсан. Энэ хамгийн анхны ажилтан. Тэгээ миний хамгийн анхны рол болохоор 12 дадлагын ажилтан аваад тэр 12-ыг зуны хугацаанд менежлэх нэгт. Хоёрт манай захирал одоо нэг 60 эдтэй 2 био компани зардсан тийм нөхөр. Тэгээд их нартайгаа салаад тэрнээс амар амьдралын шок аваад Williamstown гэдэг юм сонирх. Манай Williamstown гэдэг манай сургуулийн хот. 10 минутын зайтай мөртлөө төс ондоо 10 минутын машины зайтай мөртлөө одоо Америкийн 2% багтдаг хүмүүс их амьдардаг, өмнө чинээлэг тэг манай сургууль байдаг тийм хотхгүй. 6100 хүнтэй л дээ. Одоо хот хим хот ч одоо тосхон юм баг. Тэнд амьдардаг нөхөр тий. Тэгээд тэр хүн яасан бэхээр өөрчлөгээд тэгээд нөгөө мөнгө босгох хэрэгтэй байхгүй айгүйх. Тэнгууд нэг энэ баахан мөнгө нь болцсон нөхөр ирснээр хүмүүсүүдээс мөнгө босгох утгагүй байна. Залуу өөр боломжтой нөхөр North Adams-ыг одоо сэргээя гэд постер нь болгох гэсэн үг. Тэгээд бид хоёр 20 минутаар хувадаг гэсэн байхгүй. Эхний 10 минутанд hey guys come on тий. Би Williams-ыг төгссөн. Надад ийм боломж байна. Тэгсэн мөртлөө би энэ компанид энэ төрлийн бас байгууллагад ажиллахаар шийдсэн. North Adams сэргэнэ. Гэд амар тийм хөөргөд. Тэгээд яг сериусны мөнгө асах үед нь маа захирал гарч ирдэг. Тийм fundraising ажиллагаанд би ажилладаг байсан. Ерөөхдөө. Тэгээд тэр дотор ингээд JP Morgan-ы тузын дарга, Morgan-ы тузын дарга айгуу том ер нь нөхдүүдийн ингээд гэрт нь очиод гэртний fundraising event хийдэг гэсэн баггүй. Тэр хүмүүс өөрийнхөө хүрээлэг өрнө. Бид нар очино ярина. Тэ? Алсын хараагаа ярина, яагаад хийж байгаа ярина. Тэгээ би болохоор ингээд өөрийнхөө Монгол гэдгээ ярина. Тэгвэл вау, Williams төгссөн гот вау гэснээр тэгээ ийм аимшиг хотод үлдсэн гот вау гэд. Тэгэхээр би итгэж байгаа юм чинь таарч итгэх хэвээр ваа гэд. Тунгууд маа захирал орж арай сериус. За бид нар ямар юм хийж байгаа, ийм хийж байгаа. За бид нар одоо ингэсэн баггүй. Тэр хотыг яаж сэргээх гот одоо нөгөө автомат гинэ одоо 1950 ав шиг юм утас хариулдаг компаниуд шүү дээ. Тэд нар бол юм локейшн хамаахгүй байхгүй. Тэ. Тэнгууд нэг 2.5 тэрбум доллараар үнэлэгдэх тийм компанийг шилжүүлэх. Анхны төслөөс ер нь бол тэрийг одоо худалдаж аваад нүүлгээ тэр хотод ажилуулаад тэнгууд ч нэг бас нэг аваа хэдэн зуун хүн ажиллан ч юм уу тэ. Нэг тийм төсөл нөгөө төсөл нь болохоор ийм гой стартап санаатай залуучуудыг хөрөнгө оруулалт хийгээд тэр хотод амьдруулах. Тэгээд тэр нөгөө технологи инновацаараа тэр хотыг ингээд сэргээх гэдэг тийм зорилгод ажиллаж байсан байна.
Би амар хэм сурсан. Ягаад би амар хэм сурсан бэ гэхээр би тийм олон өндөр түвшний нөхдүүдтэй ийм ойрхон ажилладаг гэсэн. Одоо ингээд одоо McKinsey-д ажиллаж байна, Morgan-д ажиллаж байгаа тэр хүмүүс яг фаундеруудтай нэг тузынхан даргуудтай ингээд өдөр болгон өглөөний цай уухгүй байгаа шүү дээ. Ер нь одоо ингээд би зүгээр амар энэ амар тэрс сонсож мадуу за. Гэхдээ би зүгээр томоочин бодоход хүртэл шүү дээ. Одоо бид нар 100 удаа болчихгонгууд би зарим нөхдүүдтэй бүр жилд бараг ганц 2 удаа уулзах байгаа байхгүй. Тэ? Бид нэг 10 20 сургуультай болчихвол заримтай бүр бараг хизээч уулзахгүй, заримтай бараг ток шоугаар л уулздаг болно. Right? Тэгэхэд анх орж ирсэн нөхдүүдтэй би гэрээс нь очоод хамт жимдээд, хамт тэг шав шалтан саундаад ингээд бүх үед нэг хамт өгсөн байна. Тэгээд багсаал энэ ихэд. Тэнгууд би амар азтай гэж бодсон болохоор team мундаг нөхдүүдтэй. Тэдний passion project дээр нь яг хамгийн анхных нь хүн болж одоо ингээд айгуудаа хурл болоход яг тэр өрөөнд нь байж идэг. Яг тэр өөр хүн байхгүй юм чи тэр компани. Тийм үү? Тэр байгууллага. Тэнгууд ингээд хурл болоод хурл дуусаад машин дотор тэр чинь нөгөө хурл дотор хэлсэн юм байна. Нөгөө behind doors гэдэг шүү дээ. Behind doors те хаалганы ингээд гадна юу ярина гэдэг нь бас айгу өрмөц. Тэрийг бас сонсдог гэсэн. Тинчээс би одоо үрд хэрэгэлдэг амар үнэтэй зөвлөгөө стратеги үзэл бодолтыг голон перспективүүд авсан. Тэр нөхдүүдтэй. Миний айгу тод сандын болохоор би нөгөө санитар Жак гэдэг нөхрийн одоо нөхөр хурж ирээд хувийнхаа онгоцтой эхнэртэй нь яг өөрийнхөө даргатай захиралтай хамт Сан Францискогоор 3 хоног явсан. Тэгээ мань хүн хүмүүсийг дуутахаар хингоонч ирж байгаа байхгүй. Тэгээ тэгсэн тий. Тэгээ аюу гоё дандаа ланч динерээр скол өдрийн цагаар офс дээр нь. Тэгээ ингэж байгаа. За энэ бол тий хурал биш тэгтээ хурал гэж ланч ахлаа тий. Тэгээ виногоо задлаа, динерээ задлаа. Тэгээ аюу сөрөөс юм ярина. Тэр дунд аюу их мэтгэлцээ болно. Дуусаа машин дотор суун. Мань хүний яг үзэл бодол нь гарч ирнэ тий. Ингэ чинь тий. Ингэс том шүү. Дараа. Тэгээ тэнцээс яг би одоо боддог юм болохоор тэр expectation management гэдэг юм байх хэрэгтэй байна. Хүний хүлээлтийг яаж manage хийх вэ гэдэг хичээлийг тэр үед бол анх сонссон. Одоо хүртэл суралцаал явж байна. Аюух алддаг. Хүн аюу соно чи 80 одоо 100 гэдэг үзээ те. Одоо хүний одоо үйлдэлийг заяа. Чи 80 хийх хэрэгтэй байсан ч гэсэн нөгөө өндө чи 85 хийнэ гэж амлцсан бол 80 чи 5 дутуу. Ахта чи 80 хийх байсан нөгөө өндө 75 гэд итгүүлсэн бол чи 5 илүү байгаа. Одоо чиний хийж байгаа 80 чи өөрчлөгдөхгүй байна. Энэ ингээд амьдралын амар том сурамж юм нэ гэж бодсон байхгүй. Яг тэгэхээр би одоо баг багтаа гэж хайшаа одоо ч гэсэн бацаа хിവэр яг өмнө насны хувьд ч бүхний хувьд. Гэхдээ зүгээр бодоо үзэхээр энэ академик ертөнц хүний яг ойлгосдог гэхээр 80 хийсэн бол 80 штэ гэдэг. Гэтэ амьдрал тийм шүү байхгүй. Амьдрал тийм хар цагаан шудраг биш. Тэ энийг би амар халдаг гэсэн. Амар хайртай менторуудад ч юм уу хүрээлтэд баймаар байгаа хүмүүст айгүйх би ир хийнэ гэд. Тэгээ 80 шүү дээ. Тундаг хүмүүс come on бач. Чи ир гэвсдэг. Тэгэхээр зарим хүмүүс болохоор айгүй сайн майж хийдэг тэрийг. Тэ? Бүр 80-с чигээг хүмүүс 75 хийдэг хүмүүс байна. Тэгэхээр нөгөө хүмүүс 74 хийнэ гэж амждаг. Тэгээ дандаа илүү хийдэг. Гэдэг мэдрэмж өгдөг бас. Тэрийг бол амар сайн суусан тэнд. Тэгээ нөгөө талд юу сурсан бэ гэхээр миний хувьд бол ингээд дэлхийн гигантууд би Williams байхдаа надаас хизээвээ сая бас нэг төрөлөөр асуусан юу сурсан бэ гэдэг. Тунгууд би юу хийж чадах юм байна гэдэг итгэлийг бид нар сургуулиас авсан байхгүй. Ер нь бол аим мундаг ус хараад хийж байгаа харангууд чадах юм. Гэхдээ яг тэрийг бүр ингээд тамгалсан юм юу гэхээр яг тэр 3 сар хагас ажил болсон байна. Өдөр бодлоо одоо тэр Жак гэдэг нөхөр байгаа шүү дээ. Нью-Йоркийнхоо байшинд жилд 2 удаа зөвхөн урилгаар 5 индустрис ийм топ хүмүүсийг ураад ингээд динерддэг. Тэр урилгыг авах гэж ингээд бүр ингээд мангасууд нь одоо хичээдэг, залбирдаг те. Тэгэл тиймэрхүү динерд намайг бас авч байгаа айгуу гоё. Тэгээ авч явж байгаа нь ингээд энэ яриануудад айгүй гоё яриа болдог хөхгүй батчаа ингээ те. Тэгээ бид нэр ингээд мартчихдаг чи тэгэхээр тэмдэглэн шүү. Айгүй бас намайг бас чинь нөгөө нэг бас хөөрөхгүй байгаа хөхгүй. Тэгэхээс өөр ямар ч шалтгаан биш. Чи бол миний одоо юм бичдэг хүн болж байгаа шүү. Айгүй гоё. Тэ онгоцонгосоор авч явахдаа хүрдэг хэлээд. Тэгээ хамгийн фаны дараа нь тэр нөөцөж асуухгүй. Юу зүгээр тэр нэг тийм чухал зүгээр намайг зүгээр шууд оруулчихад би хөөрч мадгүй шүү дээ бас. Тэгээ тэнийг бацаа дөнгөж төгссөн. Тэгсэн ваа гэх Instagram дээр нөгөө компани нэрийг тавьж аваад тэгж оруулчихсан ба. Тэнцээс би басан бэ гэхээр тэд нар нэгт зүгээр хүмүүс юм байна. Эднэр оргилд хүрсэн нэг юм дүрмүүд байд юм байна. Тэ хөдөлмөрлөлт юм байна, нээлттэй байд юм байна, нуушт юм байна, эрт сэрд юм байна гэхээс илүүтэйгээр зоригтой сэрд юм байна. Хүмүүс айгүй ямар ч зориггүй чи тавх гэж сэрдэггүй шүү дээ. Тэр ихгүй те. Оо энэ баячууд эрт сэрд юм гэснээр ямар ч амьдралын зориггүй алсын хараагүй тавх сэрж явж хэрэггүй байхгүй юу? Унтчихсан дээрхгүй баг. Гэх мэт юмнууд ингээ хараад бүр ингээ тамагт орсон байхгүй юу? Юусөхөр shit. Миний зориг бол топ компанид топ ажилтан болох биш юм байна. Би тэр
топ компани гэдэг нь болохоор яагаад дараачийн Google-ийг нөөцөж болохгүй юм бэ гэдэг юм тэнэглэл. Яг тэр үл суусан байхгүй. Яг тэр хүмүүс тэгээд мөр зэрэгцээ байж байгууд агуу үнэхээр бишрмээр вау гэмээр ямар мундаг юм гэмээр. А гэхдээ надаас хэдхэн сантиметрийн зайтай байсан байхгүй. Бүр жигөө тараа штэ ингээс уцсан. Тэгэл ингээс суугаад үзэнгууд шиг. Яг одоо бид тэр төвшөнд хөрхөр нөгөө мэдээж үгүй. Яг тэр хүмүүс надаас 20 жилийн өмнө сунаагаад эхэлсэн. Тэгэхээр яг одоо сунаа байвал надаас илүү сунаа мэдээж. А гэхдээ би сунаагаад бол тэднийг хусахгүй хусах юм байна гэдэг хэлсэн байна. Тэнгууд яхаа нэг бодчихсон л да. Тэр одоо чи хэр мундаг хүмүүстэй нэг баг болсон ба шүү дээ. Ер нь бол нэг жил хамт ажиллах гэсэн байна. Гэтэл яагаад 3 сарын дотор ингээд гараад Монголд ирсэн юм бэ? Тэнд бол аюул сонирхолтой нөлөө шалтгаанаа очир эрдэн гэдэг шалтгаан байгаа. Би 4-р курс оюутан байхдаа одоо яг мундаг академикчтэй топ сургуульд онц сурсан гэх манай найзууд байна л да. Яг юмыг нь юмар нь хийж байгаа шугамар нь те. 3 дахь курстээ яг гой дадлага хийн, 4 төгсчөөд гой нөгөө нэг мундаг компани ажлыг аавна гэж яг явах шугамар нь те. Нью-Йорк таймдэр ба. Би бол өөрөөхөө яг үнийг хэлэхэд тэнэглэлээс болоод юм уу эсвэл тухайн эмоц болоод юм уу эсвэл амьдрал зурсан шугамаас нь болоод юм мэдэхгүй. Тэгээ 4-р курсээ төгсөхдөө би аав болдог гэсэн байхгүй. Ихнэх тэгээ Уильямсийн төвчний их сургуулийг төгсөж байгаа хүмүүс тэр төгсдөг баг. Ер нь бол аав болдог гэсэн баг. Одоо л баг нэг аамаа болох уу гэж бодож байгаа баг. Тэ 27 8-тай болол тэр аим өрмөс төгслөөсөн. Тэнгууд бодсон юм болохоор хей манай хүүхэд манай эхнэр саний яриад байгаа энэ хотод байх нь амар эрүүл бус үүдхэртэй байна гэдэг шалтгаан бол маш том шалтгаан байна. А хоёрт би саний мэдрэмжийг аваад байгаа шүү дээ. Хей эн чинь ингээд боломжтой юм шүү дээ. Надад яг л тэр өрөөнд ингээд суухаар тэр хүмүүс юу үнэлдэг гэж чамааг ямар компанид ажилласан ч хамаахгүй мөнгө зүг ч хамаахгүй тэр чинь ингээд мөнгө зүг бүхэн хийцсэн хүмүүс шүү. Тэр хүмүүс хамгийн үнэтэй зүйл үзэл бодол гэдэг. Үзэл бодол перспектив. Тэгээ би тэнийг юм чинь тэднэртэй үзэл бодлоо хуваалцсан шүү. Тэ? Тэнийг биш байсан бол энэ бурхтуудтай юу ярих вэ гэж дуугаа очих шүү. Тэнийг юм чинь хуваалцсан. Тэнийг юм чинь зүрлэлцэн. Тэнийг юм чинь тэр хүмүүстэй санал нийлэхгүй гэж хэлчин. Тэнгууд тэнчнээс тэр ямар төвшний хүн бэ гэхээр тэр хүмүүс эго бүр устдсан төвшний хүмүүс хизээш дарах гэж хариулдгүй. Вау. Нэрээ тийм байна. Бүр тийм мундаг хүн яг тэр споттой үзэл бодлоо өөрчилнө. Тэ? Миний тэнэглэлээс болоод гэдгийг аваад байгаа хүн гэж шүү дээ. Тэгвэл окей миний перспектив ямар ч энэ төвшөнд байж болж байгаа юм гэдэг авч шүү дээ. Манай хүүхд ихнэр энэ мэдрэмж. Надад 3-т ажилласаа авж байгаа таашаал маань айгу бага баг. Надад яг нь North Adams гэдэг хот шүү дээ. Тэгээд сэргэх нь яг үнэхээр хангалттай сорж байна. Энд чи энэ хідэн те зүгээр үйлдвэрлэлийн Америк хотыг би сэргээсэн ч яалаа, сэргээгүй ч яалаа те. Тэгээ би захиралтай хэлсэн. Би ерөнхийдөө Монгол руугаа буцсан юм уу? Тэгээ тэр үед бас давхар нэг стартапын би 33% эзэмшигч одоо Chief Operational Officer байсан. Гэтэ бид нар 8 болгоно. Тэгээ 8 компани Chief Operational Officer гэдэг юу гэж яг юу гэдгийг мэддэхгүй. Гэтэ бас нөгөө нэг тайтл өгөхгүй бол гомдч магадгүй гэдэг хүн байсан байгаа байхгүй би. Нэг юм дундын нөхөр. Тэгээ тэрүүгээрээ би тэр бага хүмүүсийг ингээд одоо паналцаар Монгол руу явъя гэсэн байхгүй. Тэгээ Монголд яг үүндээ Shopee шиг платформ нээе гэж. Тэр өдөр Shopee байдгаа юу ч байдгүй байсан. Тэгээд захиралтай ялангууд маань захирал ерөнхийдөө тэгэл 24 цагийн дотор шийд. Чинийг бол ингээд үлд надтай ажил. Одоо эсвэл яа. Тэгэхэд наваа найрчсан юм байхгүй. Бачаа чи ингээд 26-аас хүрэхээс өмнө те хэдэн тэрбум долларын дийлүүдээр ажиллана шүү дээ. Одоо чи ингээд гадаад том компани, том банкудад ажилласан залуучууд ялангуяа CV дээр аягүй тийм бичдэг. 6 тэрбумын merger дээр ажилласан. Аягүй нэг юм тэрүүгээр надад хэлсэн. Би хэлсэн. Надад хамаахгүй. Яа тэгэхээр би 26 татаа зүгээр хэдэн тийм дийл дээр ажилласан гэдэг намайг мотивацлах байна. Би шударга хэлсэн. Тэгээ миний хийж байгаа бас өөр хүн хийж чадах юм шиг байна тий. Тэгээ би ямар ч зүгээр Монгол руугаа буцлаа. Яагаад Монгол буцмаар нэ гэхээр тэнд аягүй олон навшин асуудал байгаа баг. Тинчээ бас би өөрийнхөө хөрсийг тавиад суралцмаар байна. Гэхдээ хамгийн анх ирэхээс л өмнө их нартайгаа ярьсан болохоор хэдүүлээ local Монгол асуудал шийдэхгүй шүү. Монголдо байна гэж амбицлахгүй шүү гэдэг юм бүр хамгийн анхнаас зөв өөрөөдөө тавьчихсан шалтгаан. Тэнгууд энэ асуултыг яг сүүлийн асуулт болоод тэр нь юу вэ гэхээр чиний ярьж байгаанаас одоо ер нь ингээд хүмүүс залуучууд ялангуяа ингээд амар их стартап нэж шүү дээ. Тэнгуудаа ингээд би ийм амбицтай ингээд өөр компанид оронгууд угаасаа миний юу миний амбиц одоо зорилготой нийцэхгүй байна. Тэгэл нэг сар орцоол гараал гэх ингээд тийм залуучууд амих байдаг. Шууд ингээд
би ийм болохоор ийм стартап нэ ингээд нэг юм тэгэл. Тэгэл ингээл жоохон ингэж явжаал тэгэл чадах болохоор ингээл манай багаараа салаалаа. Тэнгүүд энэ дээрээс чи одоо сургуулаа төгсөж байгаа залуучууд юу гэж зөвлөх вэ? Одоо чи бол яг ингээд 3 сар сураад мэдсэн зэрэг амар их юм сурчаад дараа ингэж байсан шүү дээ. Би бол ингэж зөвлөнө. Өөрийнхөө компани нээх гэж бити яраа гэж бол үнэхээр зөвлөнө. Яагаад вэ гэхээр тэгж чадах хүний тоо шүү дээ. Угаас цөөх. Тэр нь өөрөө дүүлж юм биш. Би чадж байгаа ч юм уу мэдэхгүй шүү дээ яг үндэ. Тэрийг ингээд дараалал дүгнэх баг. Гэхдээ зүгээр яагаад зөвхөн бэ гэхээр бидний өсөж танилсан боловсрол шүү дээ. Боловсрол гэр бүлийн хүмүүжил угаасаа яг entrepreneur гэдэг буюу хүнийг бүтээдэг юм байна. Компани захирлыг бүтээдэг бүтэц биш байгаа байхгүй. Тэгэхээр та нар тэргээр л явсан байгаа, тэргээр гарсан гэдэг чинь магадлал бага баг нэгт. Хоёрт намайг аяг төлөвс одоо ингээл өөрийнхөө юм хийн гэхээр гоё цагтаа олон ч гэж байгаа шүү. Өөрийнхөө юм хийн гэдэг нь шүү дээ. Чи цаггүй бол нэг ширхэгч. Тэ. Чиний байгаа бүх цаг чинь унтж байгаа цаг чинь хүртэл байгууллагатай байх хэрэгтэй. Тэ. Чи яг одоо ингээл би чамтай ингээл хагас өдөр ярьж байна. Тэ. Энд ингээд манай эхнэр энд ингээд амар ад жаргалтайгаар одоо нөхөртөөгөө 7 хоногт 2 хон удаа уулздаг гэж бодчих нэг үгүй шүү дээ. Тэгэхээр юм бүхэн ч байхгүй болно. Тэгээд түр хэлсэн шүү дээ. Дээшлэх тусмаа чи бүхний асуудлыг шийддэг, хин ч чиний асуудлыг шийддэг болно гэд. Тэгээ нөгөө Elon Musk-ийн хэлсэн зүйл надад гой санагдаад тахгүй ингээд хагарсан шилж ажиллаж байгаа юм шиг мэдрэмжээ. Тэгэхээр ингээд яарад гэдэг нь амар тэнэглэл өөрөө гэсэн цагтаа болно, өөрөө шийдвэр гаргана маргана гэл айгу буруу юмуд хараад сэтгүүл дээрх ярилцлага хараад стартап хийнэ гэдэг бол амар тэнэглэл. Үнэхээр тэнэглэл гэж боддог. Тэгэхээр тэр айгу сайн бод, right? Чи чадах уу гэдгээ бүр одоо үннээр дүгнэ гэж байгаа юм. Ягаад ингэж хэлж байгаа хэрэг би ингэж боддог. За let's say чи жишээлбэл амар гоё одоо онлайн одоо дэлгүүр нээх хүсэлтэй байж байгаа. Үнэхээр ягаад чи мөн чи нэг тийм амбист болсон байлаа гэж бодъё л дээ. Тэгээд тэрнийхэн чи заавал ягаад захирал байх хэрэгтэй. Заавал ягаад фаундер нь байх хэрэгтэй. Чи тэрний зүгээр маркетинг офисер нь байж болно шүү. Тэ? Тэгээд чи маркетинг офисероор амар гоё онлайн дэлгүүр хийж л байгаа хэрэгтэй. Энийг мэдхэд бол би түрүүн хэлмээрсэн байхгүй. Багийн ажиллагааны хамгийн чухал зүйл бол self awareness гэж боддог. Self awareness гэхээр чи өөрийгөө таних мэдэх нь аим шиг чухал байгаа. Чи хүлээмж шүрхэлтэй байхгүй яг төлрөө харснаа чи хичнээн хүссэн чи тотлогч юм биш юм байна. Чи зүүн жигүүрийн хамгаалагч юм байна. Агтаа чи хөлбөмбөг тоглож байна. Чи гэхдээ Real Madrid тоглож байна. Товтлогч болох хүсэлтэй. Гэхдээ чи яг үнэндээ хамгийн бест чинь бол зүүн жигүүрийн хамгаалагч юм байна. Тэрийг л товтлоно гэж. Гэдгийг мэд хэрэгтэй байгаа байхгүй. Би бол их сургууль төгссөн залуучууд гэлтгүй бүх нөхдүүд тэгж хэлнэ. Стартап нэмэлтгүй одоо ингээд төгсөлт нь уяад хэлчихвэл яагаад стартап руу орж байгаа гэдэг зорилго амарсан тодорхойлох хэрэгтэй байгаа байхгүй. Надад бол жишээлбэл тэр хүмүүсүүдээс харснаа үзд бол нэлгүй амилгүй гэдэг юу биш зүгээр надад харж байгаа нэг перспектив байна, өнцөг байна. Тэрийг ингээд бодит болгомоор байна. Тийм төсөл байсан. Тэрний төлөө стартап орсон болохоос би жишээлбэл ингээд цагтаа болохын төлөө амар exit хийгээд мөнгөтэй болохын төлөө мэдхгүй захирал байж үзэх юмсан гэдэг нь ерөөсөө биш байхгүй. Ерөөхдөө болохоор байна. Тэгэд би энд ямар байр суурь тань гэхээр яг ингээд өөрийгөө дүгнээд надаас илүү хүн байвал тэрийг би өгөө гэдэг байр суурьтай байгаа байхгүй. Тэгж л байгаа байхгүй. Одоо ингээд манай human томоочин eco гэдэг зүйлсүүдийг нэгдлийг нь манай өрнөх гэж залууч шил захирал нь хий. Яг тэгэхээр би өөр ингээд хамт чадахгүй мэнэ. Чи ичгээ. Тэгэхээр надад захирал байх хүснээрс биш байхгүй. Хараад байгаа vision гэдэг чинь алсын хараагаа би одоо харуулмаар байна. Жиг. Бай. Тэгж эхлүүлж ивэл гэхдээ би харахад бол мэдгүй. Нөгөө нэг хуруу уншуулахаас залхаач стартап эхлүүлж ивэл тэнэглэл. Тэ. Өөр нэг хүнээс тушаа сонсоод дургуч хүрээд стартап эхлүүлж ивэл тэнэглэл байхгүй. Би өдөө болон би чамаас гэхэл өнөөдөр ингээд ток шоу болно. Бачин 10 30 ирсэн байгаараа гэл чи миний дарга байх. Тэгэл би чиний төлөө энд ирж байгаа. Яг тэгэхээр чиний төлөө хийгээд хоёулагийн яваад байгаа төлөө буюу компани байна шүү дээ. Тэр миний хараад байгаа юм болохоор би тэгэл чи намайг ч шар бодоод хөмсөөгөө би хөмсөхгүй. Юу хуран шулгаас илүү дарамттай бол яг үндэ. Хагас өдөр тий. Тэрийг ойлгож орвол зүв гэдэг юм байх юм байна да ер нь. Хүний цэцэрлэгийн багш уран дээр байна. Тэгээд Батчин захирлаас 2 асуулт асууя. За эхнийх нь болохоор багийн ажиллагааг хийхээр эхлээд баг дотор байгаа хүмүүс өөрсдөө эхлээд баг дотор ажиллахад өөрийгөө бэлдэх ёстой
нь үгээ хийх вэ? Ямар үед чимээгүй байх вэ? Ямар үед нь одоо даацтай байгаа өөрийгөө харуулах гэх юм уу? Энэ тал дээр ер нь багийн гишүүн байх, баг дотор өөрийгөө харуулах гэдэг одоо тал дээр өөрийнхөө зөвлөгөө өгөөч. Та ер нь тэгээд бас их багийн гишүүн бэ гэж асуумаар байна. Яа, супер асуулт тий. Би буцаа нөгөө нэг би энэ бодохгүй ер нь зүгээр анзаараа хараад ангууд яагаад дахиад буцаад хэдүүлээ одоо боловсролын байгууллагын нөхдүүд юм чинь боловсролын өнцгөр ингээд хараад үзэхээр бид нар баг байхад ингэдэг байсан шүү дээ намхан суу тий. Скол энэ бодлогыг ингэж боддог гэдэг ингээд яг нэг өнцөг ингээд шууд тулгаад чэйжүүлдэг байсан шүү дээ. Тэгээ яг ийм юмар явцсан нөхдүүд ихгүй ер нь бол баг дэлхийд даяараа байна. Тэнгууд амар сонио. Араа би одоо ингээд оролдоод уншаад үзэх тусам юу ч мэдэхгүй гэдэг мэдрэмж төрдөг шалтгаан нь чи ингээд намхан бай. Гэхдээ намхан биш вэ. Энэ хоёр хоёулын зэрэг хий гэдэг ийм зөвлөмжүүд байгаа даа. Байна. Юу сүхээр тэр хэлсэн шүү дээ. Багийн гишүүн одоо би ингэж хэлсэн багийн гишүүн бие биендээ байнгын одоо хариуцлага тулга гэлтэх чонгууд хүмүүс тэгээ дандаа ингээл чи хайрыг юм бай золбоо. Чи ямаа сони юм бай гэл байнгын гэдэг бол хэцүү. Тэ? А тэгэхээр жоохон дуугаа авах хэрэгтэй гэж. Тунгууд дандаа дуугаа гингууд одоо хүмүүс одоо жишээлбэл нэг энгийн сонин дээр ярилцлага үзснээ хооч харлах дандаа гой асуулт асуудаг гэсэн амар тайван гэсэн юм ингээл дандаа ингээл бүх юм байхгүй хаад ингээл дандаа асуулт суугаад юм ансах шиг хүн хизээж байгаад байгаа байхгүй юу? Олон талтай байгаа шүү. Тэнгууд би зүгээр боддог юм нь юу гэхээр хамгийн супер багийн гишүүн амар мэдрэмжтэй байх хэрэгтэй байхгүй юу? Мэдрэмжтэй. Мэдрэмжтэй гэдэг нь хизээ чи хувь хүний тоглолтоо хийх ёстой юм байна. Хизээ чи хувь хүний тоглолтоо унтраагаад багийн дэ тоглох ёстой юм байна гэдгийг хинч хэлж чадахгүй тухайн үедээ чи мэдрэх ёстой. Хөлбөмбөр үзвэл тоглогч хүн. Өөрийнхөө характерыг үзүүлээд гоолоо оруулаад мундаг байна гэдгийг харуулахгүй бол чи 11 нь болохгүй. Чи өөрийгөө бас харуулах хэрэгтэй. А гэхдээ чи ингээ байнга орж ирээ та нараас та амсгаа гэдэг бүхнийгээ дандаа доошо хийгээд байвал тий? Чи бас багаа унаач багчаа хэрэгжиж штэ. Тэгэхээр чи багийнхаа төлөө өөрийнхөө төлөө энэ хоёрын зэрэг оршин ингээд сүрлэх хэрэгтэй байх бидээ. А хизээч идэх хэрэгтэй гэдэг мэдрэмж واخ. Зөв энгийн шиг байгуулгаар ингээ байж хахад надад хошиншгийн мэдрэмж аягүй чухал санагддаг. Группээрээ байж хахад шал буруу үед шал буруу юм хэлж фаны баг гэж хэлдэг нөхдүүд байна бас. Багийн нэг харангуй тий. Оршуулуудаар ирснээ мэдгүй үхлийн талаар хичнээн фаны байсан чинь гисэн жок хэлээд байж болохгүй. Мэдрэмж авах хэрэгтэй. Гэдэг мэдрэмж бол багийн тоглогч аягүй чухал байхгүй. Хизээ чи эгогоо харуулах хэрэгтэй. Хизээ амбиц харуулах хэрэгтэй тий. Хизээ чи яг өөрөөрөө байх хэрэгтэй. Хизээ чи өөрөөрөө байх ёсгүй гэдгийг мэдэрнэ гэдэг бол мэдхгүй. Зааж болдсон юм уу мэдхгүй. А гэхдээ яаж заадаг вэ гэхээр тэр хүмүүс оролдох боломж нөгөөд оролдох болгон дээр контекстийн зааж өгсөн юм гэж байна. Ийм үед тийч хэлж болдгоо маа гэдэг. Одоо жишээл манай ингээд Сумьяавтай байна. Манай Аги байна ч энэ хүмүүстэй би жишээлбэл ингээд А Б С чэйжэл биш шүү дээ. Тэ өөрөөрөө бай. Оролт. А тэгээд ийм бодлого миний бодлоор чиний надад саяны үйлдэл чи ийм нөхцөл биш баха. Тэгээд боломжуудаар хилээд ангуу 5 жил тэгчгээд тэр хүн миний бодлоор яг мэдрэмжтэй болдог юм шиг санагдаж байгаа. Одоо шууд манай анарууд байна те. Анарууд дотор айгу фаны. Яг адилхан юм ингээд инпут өгч адилхан нөхцөлд оруулаад хоёр өөр газар байснаа одоо Slack мессеж чингууд айгу адилхан утгатай мессеж бичдэг. Болцсон байгаа. Уусаад ижлэхэнд болцсон. Юу гэсэн үг гэхээр тэр нөхцөл тийм реакц өгдөг. Одоо ингээл та пизда гэдэг үг үнэ. За. Бай. Тэрийг хэлж болох нөхцөл байна. Болохгүй нөхцөл байгаа юм. Бай. Тэгэхээр хараалт бити хэл муу гэж хэлэх чинь тэнэг байхгүй. Тэнэглэл байхгүй. Тэр чинь хүн гэдэг юм динамик амтан тэгж аппарат хийдгүй байхгүй. Бай. Компьютер шиг спейсээ дарахаар спейс дардаг биш байхгүй. Зарим үед пизда хэлж болох байхгүй. А зарим үед үнэхээр болохгүй. А гэхдээ пизда гэдэг нь пиздагаараа л байгаа зү. Right? Гэх мэтээр энэ мэдрэмж гэх чинь яаж заах вэ гэхээр contextually based заах хэрэгтэй. Контекст гэдэг чинь орчин шүү дээ. Нөхцөлд нь тааруулж юм заахгүй бол зүгээр вакуум орчин дотор А дээр нэмэх нь Б тэнцүү ийм байдгаа чэйжэл хий гэхээр зүгээр роботод үсээд байгаа. А тэр хүн энэ бидний яриад байгаа багийн тоглолт, санаачлаг, инновац алиг нь хийж чадахгүй гэдэг байна. Яг жишээлбэл ийм үед ингэж хэлэхээр чинь that's not funny. Яг хошиншгийн мэдрэмж чинь тухайн нөхцөлд тааруулж цаг хугацаа алдалгүй нэг юм хэлжиж хүмүүс инээлгэж байгаа шүү дээ. Бай. Тэр мэдрэмж баг. Бай. А тэр мэдрэмж хинтээ малдаг нөгөө хүмүүстэйгээ санаалт. Бай. Мэдгүй чи жишээлбэл их нартаа амар хэрэлдсэн ингээд ороод ирч бүр яг эмоц чинь амар өндөр байхад эмэгтэйчүүдийн талаар ч юм уу эхнэрийн талаар би фаны юм хэлэхэд чи инехгүй байх магадлал амар өндөр байх. Тэр мэдэх хэрэгтэй. Тэр дуугах хэрэгтэй. А тэр бат чинь ийм биш дууга бат чинь байх хэрэгтэй. Магадгүй сонсох нь тий дараах нь.
цагийн дараа магадгүй орилох хэрэгтэй ч юм. Right? Тэгэхээр л нөгөө нэг хүнээс нэг номноос 100% зөвлөгөөгөө аваад 100% хийх юм тэнэг байгаа байхгүй. Одоо шашин басан зүйлстэй адилхан. Тэгээ Библи зөв юм хэлж байгаа зөндөө гоё юм байна. Гэхдээ зөвхөн тэрүүгээр амьдрал хайрын хүн гэдэг амьтан хайрын тарих олон ресурс цохилдуулах хэрэгтэй байна. За дараагийн асуулт юм байна. За. За сонсогч. Яаж ирэх плейс болох вэ? Чиний наадлын дээр хэлсэн шүү дээ. Yeah. Сняг хүн байгаад авахгүй 120 өгөөд байх юм бол аим супер асуулт байна. Би нэг анхаас Америкт байж Америкт байж захиралтайгаа ярьжсэн гэсэн шүү дээ. Тэг би яг агуулсан сандах яг ийм зайн захиралтай хэлсэн байхгүй би. За би ер нь бодлоо. Би Монгол руу буцаар шидлээ гэсэн. Тэгсэн чинь амар мангар зөв мань хүн надад юу ч гэсэн гэж хэлсэн. Окей. Сонсоод бол жоохон гой биш вэ? Тэ? Сайд байна. Гэхдээ бачаа би ч нэг юм л ямар ч ажилд ямар ч газар шүү дээ. Хинч irreplaceable биш. Чамайг replace хийхин тулд нэлээд олон сар орох бах. Окей. Гэхдээ хинч irreplaceable биш. Тэгэхээр don't worry. Зүгээр. Тэ? Level компани зорилго том үнэн л бол бид нэг үргэлжлэнэ гэлжсэн. Бид нар аюух боддог. Тэр амар чухал. Хүн өөрийгөө ер нь irreplaceable болчлоо гэж бодоод яг replaceable болдог хаа. Ер нь бол. Юу гэсэн үг гэхээр команданы бодлоо яагаад ингээ 70 эдтэй хитэн тэрбумаар мөнгө олцсон ном уншаад байгаа. Өглөө ирцээрээ дасгал хийгээд байгаа. Тэ? Стил өөрийгөө хөгжүүлмээр байгаа байхгүй. Ерхэд. Тэгэхээр би зүгээр хэлж байгаа чи өөрийнхөө цэн одоо позиц байгаа шүү дээ. Позишнийг хамгаалмаар байвал чи үргэлж өөрийгөө хөгжүүлж байгаа шүү дээ. Үргэлж сайжруулж байгаа шүү дээ. Чи үргэлж өчтөрөөсөө илүү байвал магадгүй тэр чамааг солих одоо персентэж байгаа шүү дээ. Хувь нь багасах баг. Гэтэл хинч хизээч irreplaceable биш байхгүй. Хинч. Зүгээр зарим хүмүүс солиход арай хэцүү, арай их цаг ордог. Гэтэ хинч. Тэгээ бодоо үзэхэр би ч гэсэн би irreplaceable болчлоо гэж бодвол тэгэл ном уншихаа болно, өөрийгөө хөгжүүлэхээ болно те. Ингээ статик болно гэж зогсно гэсэн үг шүү дээ ерөнхийдөө. Тэгэхээр тэрийг бол аймаас ойлгох хэрэгтэй байна. Чи нэрээ өөрийнхөө чи хичнээн мундаг гэж бодсон чамааг бол replace хийж болно. Үргэлж. Тэгэхээр тэр айдас нь надаас аюу ирүүл айдас гэж боддог. Тим айдсан дотор чи тэгэл өнөөдөр яагаад дахиад шинэм сурах хэрэгтэй. Яагаад тийм 76-тай тэгээ доллараар хэдэн тэрбумтон хүн яагаад сургалтын суугаад байгаа юм гэдгийг бодох хэрэгтэй. Тэгэхэд энд ингээд юунд ч хүрээгүй залуучууд сургалтын суудгүй тэ ном уншдаггүй өөрийгөө хөгжүүлдэггүй үнэн балаа. Тэгээ би ингээд зүгээр 30 удаа хэлэхэд хүмүүс нь аюуг тэгж эндэрдэг байхгүй. Бачин амар тэ коки тэ хит өөрдөө итгэлтэй баа. Би паблик баг хамт олноо төлөөлж явахдаа угаасаа 150% итгэлтэй байна. Яаж би итгэлгүй байж чадах юм бэ? Энэ хүмүүс надад тагч яхад би эргэлзээ come on I have to be right. Би хийнэгээд хуснаа гэсэн нь яг хүсэж явах үедээ би хизээж эргэлзэхгүй. Хизээж. Харин тэр дуусчаад би машин дотор ганцаар явж байхдаа асар их эргэлздэг. Асар их юм уншдаг. Асар их өөрийгөө шүүмждэг. Арчаагүй чадахгүй байх гэдэг тэмдэгт дандаа хүрдэг. Яг тэр би өөрийнхөө тайзан дээр байгаас бол хүсэж явах үедээ 150 итгэлтэй. Тэр 24 долоо итгэж тэнэлэх. Би тагшилж ном унших. Өөрөө хөгжүүлэх. Тэрийг ойлгох нь үгтэй. Энэ батчиг нөхрийн бүр хэвчтэй. Өөрийнхөө Kool-Aid-ийг уучлаа гэж бодно. Гэхдээ би чамтай алдчих. Яг рингэн дээр чамтай би цохилчих болов шүү дээ. Би цохол болгоно аннаа л гэж бодсон шүү дээ. Яа хэрэгстэй гэдэг. Энийг эсрэгээр нь шүү дээ. Их мөрөн дэлгөө эрдэнтэй дараа. Тэ? Өглөөний ахсан өдөр 10 цаг бишгтэй болохоор нэг л ихтэй. Өөртөө хайртай ном уншдаггүй тасгал хийдэггүй. Яг рингэн дээр цохилчих эргэлзээдэг. Тийм тэргүүдийг бол зүгээр цохиж унах хэрэгтэй. Яах гэж огтлыг шийдчихээр огтлоо шүү дээ. Эргэлзээгүй огтлоо. Алдталтаа. Бид чинь тэнд ирээд үү. Харин тэрийг чи хувийнхаа цаг дээр тий жорлонд ганцаараа сууж явахдаа өөрийгөө хүндгаа гэж бодоод байвал that's dangerous.
Ингэчүүд би түрүүний сонсоод байгаа. Irreplaceable. Ийм сэтгэлгээтэй хүнийг 75 цайд юуч хус болов. Яг тэр хүн өөрийгөө хусаад байгаа. Өчигдрийн өөрийгөө хусаад байгаа. Replace гэдэг байгаа. Тэ? Өчигдрийн бат чинь, өнөөдрийн бат чинь ажилгүй болох шүү дээ. Ажилгүй. Right? Гэж бодож байгаа саяны таас. За дараагийн асуулт. Эрийг сайлна. Энэ дээр сонсож. Би аудио сонсож байгаа тий. Аха. За би нэг асуулт асууя. Ингээд баяхандаа ингээд шүүмж хэллээрэ гэсэн штэ ингээд яг хэрэгтэй үед нь хэлэх хэрэгтэй гэд тэр үе дээр ингээд одоо тухайн хүний ингээд доторх ингээд гал ингээд итгэл гэх юм ингээд цаашаа хийх урам зориг нь унтраахгүйгээр яаж ингээд шүүмж хэлээд яаж тэр хүн ингээд арай дутуу байгааг нь ойлгуулах хэрэгтэй. Тэн дээр амар их ингээд эргэлзээд байдаг заримдаа арай зөвлөлтөө тэрийг сайн ойлгуулж чаддгүй эсвэл бүр амар хатуудаа тэр галыг унтраач гадаг юм шиг санагдаад байдаг. Роналдо гэдэг хүн байгаа шүү дээ жишээлбэл те. Хүнд тасгал хөдөлгөөнийг өөрийгөө хөгжүүлэх ёстой гэдгийг бол ойлгодгүй. Бид түрүү хэлсэн шүү дээ. Тэр хүн өөрөө дотоод мотортой байгаа. Эхнийх нь тэр баг. Яг үндэ өөрөө гэсэн дотоод мотортой өөрийгөө хөгжүүлэх гэсэн байгууллагын үнц нь авчирья буюу өгөө гэсэн сэтгэлгээтэй хүн дээ шүү дээ. Бараг буруу шүмжилсэн ч унтардгүй юмсан. Чи өөрийнхөө төлөө шүү дээ. Яг өдрийн төгсгөл өөрийгөө хөгжүүлэх гэсэн, өөрөө юм өгөө гэсэн сурья. Тэмүүлээ гэсэн хүн буруу шүмжлэг хүртэл зүв болгоод ойлгоод авчихдаг байхгүй жишээлбэл. Тэр би нэг яа боддог вэхээр би дүүж 21-тэй шинко аав уучраа мэдхгүй тэнэг бацсан тий. Манай анарууд зонорууд бол надаас аимшигын тэнэг шүмжлүүд ч юм уу аимшигын эмоцуудыг бол авч ирсэн баг. Right? Дараа нь би ингээ ярихаар би бүр ерөөхдөө яадаг гэсэн бэр заримдаа эмоцоо алдаад хэлнэ. Тэгээд нэг 24 цагийн дараа ихэд бол мессеж бичнэ алдсан бол уучлаарай гэдэг эмоцоо гаргасан бол уучлаарай гэдэг уучлахгүй жууд аюу сан сурсан. Яс удахгүйгээр иготохгүйгээр би уучлуулдаг. Тэгээ буцаа яриа үзэнгууд миний бодсон шиг сөргөөр юус аваагүй тахгүй. Зүгээр юус энэ хүн яагаад нэрдээд нэхэр маа томчин ингэхтэй болохоор нэрдээд байгаа юм байна. Миний төлөө нэрдээд байгаа юм гээд авчдаг гэсэн байхгүй. Би 10 удаа шүмжлэхдээ 10 удаа тийм амар тэгээ бодолтойгоор хомсготойгоор шүмжлэхдээ зоолттой үгүй байхгүй. Ерхэд. Тэгэхээр яагаад би тэр үсэс нөгөө нэг тэр аягыг тавих гэж хичээсэн хүн байвал тэ гэдэг хичээхгүйгээр алдаад байгаа юм бол хас гэдэг юм тэр ихгүй. Хичээхгүй байгаа хүнд загисан ч магтсан шүүмжсэн ч ирээдүйг нь харуулсан ч тэр хүн угаасаа тэр энэ гал нь заавал нэг өөр хүн хасаадаг тийм ээж аваагаа шүүмжилдэг байгуулгын журам ярьдаг тийм үгүй чи яа хийв гот мэдхгүй би ордож үзээгүй юм чинь байгуулга надад хэлээгүй юм чи гэдэг хүн бол хэрэггүй байхгүй ерөөдөө юус үхээр заавал нэг өөр амьсгаа орж ирж чэйжин дотор галыг насах хэрэгтэй stupid ямар ч хэрэггүй тэр гал ализаа асцсан байна байхгүй чи зүгээр бензин нэмж болж байна окей right эсвэл буруу газар зарсан бол өөр газар асаах ч юм уу тийм нэгт тэгж бодоод байгаа байхгүй хоёр би бол ерөнхийдөө өөрийгөө боддог юм юу вэ гэхээр алддаг юм нь бол заримдаа хит эмоцтой үйлслүүлэлт хэлдэг. Гэхдээ анханасаа хизэж алддаггүй байсан зүйл нь энэ яагаад би алддаггүйсэн гэж боддог юм юу гэхээр би өөрөө тэрийг хүсдэг болохоор яагаад байгаа би өөрөө хэлдэг. Би яагаад нэрвтэй байгаагаа чамд хэлдэг. Тэгээ яагаад би ийм байлгамаараас хэлсэн. Right? Тэгээд одоо нэг биш олон удаа надтай хамт ажилласан бол ямар ч гэсэн тэгээ чи алдсан ч алдаагүй ч гэхдээ би чинь ард чинь байдаг шүү гэдгийг мэдрүүлсэн байх хэвээр. Тэгээ тэр үед бол нөгөө хүн дээр очиж байгаа хэрэг. Тэгэхээс та бодох ёстой шүү дээ. Багийн ажиллагаа үерхэл гэдэг чинь хоёр урсгалтай зам байхгүй. Нэг урсгалтай биш байхгүй. Лидер нь л зөвхөн өгөөл асаагаал гэдэг. Нөгөөх нь тэгээ юм дүмбийсэн. Чи ингээд өглөө босоод тэгээ түлээгээ хийгээл асаагаал тэгээ нөгөөд нэг юм аягаал гал нь унтрааж чи дахиад түлээ хийгээл асаадаг биш байхгүй. Ер нь бол хоёр урсгалтай. Тэгэхээр тэр үднээс бол шүүмжил дээр ганцхан л байх хэвээр. Чи тэр хүнийг сайжруулахын төлөө шүүмжилж явах хэвээр. Тэгээ доош их гэж биш. Эсвэл энэ залуу найзууд амар хийдэг юм өөртөө эмзэглэлтэй байгаа шүү дээ. Өөртөө бас нэг өөр хүнээс дахиад нэг нөгөө од авах гээд байгаа. Эсвэл од авцсан болохоор очсон болохоор өөр хүний мундаг гэж харуулах гэдэг ч юм уу. Right? Тэр хүн амар амархан мэдэрдэг. Шүүмжилж байгаа шалтгаан чинь 100% тэр хүн сайжрахын төлөө шүүмжилж явах хэвээр. Right? Тэгээд яагаад тайлбарлах хэвээр. Тэгэхээс зүгээр ингэж хий. Чи яагаад ингэж тэнэг юм ингэж хий. Энэ ерөөс нөгөө хүн сайжрах юм хэцүү байхгүй. Контекст нь өгөхгүй. Контекст нь өгөөд чи тэгээд 24-7 хамт ажиллаж байхдаа тэр хүний төлөө байдаг шүү гэдгийг мэдрүүлсэн бол нөгөө хүн чинь хурцлагдах л хэвээр.
Тийм болохоор би жишээлбэл тэхгүй байгаа нөхдүүдтэйгээ бол аль болох one on one уулздаг. Одоо болж байгаа. Тэг хэлдэг байхгүй. Эй. Чиний үр дүн чинь миний чамд хайртай ба хайргүй байхтай хамаагүй шүү. Тэ. Чи өөрийнхөө ялангуяа Монгол эрэгтэй хүмүүс наасаа эсвэл эрэгтэй хүн ч юм уу өөрийнхөө перформанс байгаа штэ. Тэр өдрийн хідэн таск дуусгасныгаа өөрийнхөө одоо үнцэнтэй уйдсан байт юм санагдсан. 2-3 хоног дараалал муу хичингуудаа үнцэн буушдаг. Тийм. Come on. Үнцэн чинь тийм хувцас шиг дээс доошдаг байж болохгүй. Хоёулын үнцүүд хоёулаа багийн гишүүн. Би ч хайртай, хүндэлдэг. Хоёулаа энэ урт хугацаанд орцсон гар хүчтэй. Чи нэгт хоёр дахад муу одоо перформанстай байлаа тий. Алдлаа. Окей. Үнцэн рүү чинь шууд гэж очихгүй байх миний хувьд бол гэдгийг хэлдэг. Гэхдээ чиний алдсан байдал чинь би дуртай биш ээ. Энэ бол хог байна. Сайжруулъя. Миний бодлоор ингэ сайжруулах дээр гэж бас бодож байна. Ингууд suggestion бас suggestion өгөх ёстой. Айгүй хүмүүс юу шүүмжлдэг гэхээр зүгээр л эн чинь яа нэг тэнэг байна. Эсвэл ийм бах ёстой ч гэдэг нэг юм бага лекц өчтэй байхгүй. Нөө чи тэгвэл тэр хүндээ боломж гэхээс илүүтэйгээр перспектив хуваалцлаа. Ингэ ч хөвлөөс, ингэ ч хөвлөөс, ингэ ч хөвлөөс. Тэгэх мэд. Гэхдээ ер нь амбицтай дотоод мотортой хүмүүс шүү дээ. Бидрүүл буруу төлөө шүү дээ. Төлөө бүр ингээд тархийг хаглыг шидсэн ч шүү дээ. Дултаад төлөөг нь аваад өөрөө ч таачдаг байхгүй. Нэр шүү. Уусаас тэгдэг. Тэгэхээр бүр болохгүй гал нь амтраад ивэл тэ өөрөө яаж гал асах хэвээр байгууллагын үндсийн тэ чамаас болж галж асах шүү дээ. Байгууллагын алсын хараанаас болж галж асах хэвээр байхгүй. Right? Гэх мэт юм байх хаа. Ихэд. За дараагийн асуулт. Юу гэж хараалыг багсаа. За. Амар их шаасан. Тийм. За. Сонсогч. Уус өнөөдөр тий. Би нэгээс нэг нүтэмж. Окей. Чи бид дээр орчих. Тэг бэлэн байлгач. Бүгд ингээд яг өөр санаа дээр ингээд нэг санаа дээр ингээд хөхгүй байгаа шүү дээ. Тэнгүүд яаж ингээд тэр яг багаж сааж хахад бол тэгээд вишнүүд яг ингэж зэрэгцүүлж авах юм бол тэр бол ингээд ямар ч юм тэгээд дээрээс нь бас ямар үеэр багтаа ингээд дээгоо багтаагаад ямар үеэр одоо ингээд дээгоо ямар үеэр багтаа гаргаж зүгээр юм. Миний бодлоор яг эго гэдэг зүйлийг 100% хизээч гаргах нь бол зөв биш байх гэж боддог. Нэгт. Хоёрт яг ямар үйл вэ гэхээр дахиад нэг хэдэл яг энэ 10 жилийн буруу боловсролын системийг үрдэн байна. Тэдлээ нэг юм томьёож хэлэх гэдэг шүү дээ. Тэг ийм байд ийм гэд биелээд тийм байхгүй. Контекст бол өөр. Яг ямар үед яадан байдгийг мэдмээр байвал багасаа өдөрч чаддаг хүний хажууд байнга юм байна. Тэ нөгөө англиар бол proximity is power гэдэг баг. Хинтэй ч ойрхон байна. Түүнтэй ч айгүй ижилхэн болно. Тэ хэр ойрхон байна. Тэр чиний нэг хүчин чадлыг илэрхийлнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр тэ нөхцөл байдлыг ойлгож чаддаг мэдрэмжтэй хүмүүсүүдийн хажууд байнга байгаад бол тэр мэдрэмжийг чи нөгөө passively сурах байх гэж бодож байна. Тэгэхээс одоо би ингээд нэг яриан дээр за танаа багийнхан чи ингээд ингэнгууд ингээд гэдэг чинь харин тэр нэг номноос текст хийжлээд тэ нөгөө аман шалгалт гэж үүдэн шүү дээ. Шал тэнэг тэр бол ингээд чийлсэн юм буцаа багштай хэлдэг шүү. Тэргүй гэдэг. Тийм байхгүй. Тийм хариулт байхгүй гэж би бодож байна. Зураглалын үед энэ одоо манай байгууллагууд дээр айгүй шин залуу захирал, даргууд, менежерүүд гэх лидерүүд. Би бол яг менежер гэдэг үг дургу, захирал гэдэг үг дургу, удирдлага гэдэг үг дургу. I think лидер гэдэг нь дээр үг байх гэж бодож байна. Лидүүд гарч ичээн л да. Тэгээ би хэлж байгаа юм юу вэ гэхээр хараа манай багийнх ингэж байна. Тэгээд нэг хей үргэлж чи буруутай байна гэж хэлээд шүү дээ. Үргэлж. Танаа багийнхан чи нэг зургалд ороогүй бол чиний буруу. Окей? That's it. Тэр хэлэм шүү. Хоёрд яаж нэг зурагтай хүн зураг тодорхой хэлэхгүй юу? Тэ? Яг оранжинг байгаа бол оранжинг байгаагаа хэл. Тэ? Тэгээд тэр оранжинг нь дөрвөлж юм уу гурвалж юм яг тодорхой хэл. Яг тэр их тохиолдолд багч нэг зурагтай болоогүй бол лидер нь өөрөө нэг зурагтай болоогүй нэ гэж би боддог. Тэр нь HD биш байна. Clear биш байна. Тэ? Clear биш болохоор чи clear тайлбарлаж чадахгүй байна. Хэрвээ clear бол нэггүй гэж дотор чи тайлбарлаж чаддаг байх хэвээр. Тэгээд нэг зурагтай болохыг бүр баттах юм болохоор амаараа яриад тэгээд нөгөө хүмүүсээс асуух. Ихэнх хүмүүс одоо нэг ярьж ирсэн за окей газ гэж явчвал риск явахгүй. Нөгөө хүмүүс шал өөр зураг харсан байж болно. Тийм бол асуудаг. Чи яаж харж хариулангууд дандаа зөрчсөн байдаг. Засаж шүү. Та хоёрт бичих. Бичих гэдэг маш чухал. Бичээд за ингэж шүү 11 сарын 3-нд ингэж шүү. Ингэж явна шүү.
Тэ. Одоо жишээлбэл би таад амар ингийн юм лээ. За надад нөгөө нэг Vinci Pro чи төлөвлөгөө өгчөөр. Тэнгуүч окей гэж салчих. Энэ дутуу. Төлөвлөгөө гэж юу яриад байгаа. Excel sheet дээр юм уу, Google Doc дээр юм уу, Word дээр юм уу? Тэ. Төлөвлөгөө нь хэр детальтай, детальгүй гэдэг чи асуух хэрэгтэй. Их хүмүүс асуудаг. Би хэлээд ш. Даадгаар авч байгаа хүн амар их асуух хэрэгтэй. Right? Google Doc дээр юм уу, хэрэглээд юм уу, тэ? Email-ээр юм уу, Slack-аар юм уу, тэ? Яг юуны төлөө Pro чамд хэрэгтэй байгаа юм бэ гэх, тэ? Тэгсэн чинь би жишээлбэл шүү дээ зүгээр л нэг ерөнхий зураг харгасан юм аа, тэ? Зүгээр bullet point-оор нэг 5 үг мессежчлээрээ гэж болж ирсэн юм шиг магадгүй шүү. Тэгсэн чинь чи өөрөө фонтоо амар төлгөө одоол, тэ? 4-5 хоног бодоод. Тэгсэн чинь би надад яагаад хэрэгтэйсэн бэ гэсэн чинь би чиний төлөө өөр нэг өнд хуваалцахтай байсан. Айгу яаралтай. Тэрнээс би хоцорсон. Тэгэхэд хоёр өөр зураг гарч иж байгаа. Тэрийг засах нь хоорондоо айгуусан ярилцах хэрэгтэй байхгүй юу? Ер нь. А тэгээ яагаад нэг амар гэж байна. Би танаас болохоор ингэж асуух гээд ажилд авахдаа ямар 3 зүйлийг тухайн хүмүүсээ харддаг вэ? Тэгээ ямар 3 шинжтэй хүнийг огт ингэж ажилд авахгүйдээ хамтарч ажиллах дургүй байдаг вэ? Тэгээд яг үлгэрэл аваад явж хүн байхгүй тохиолдолд тэр хүнийг би хайж олох хэрэгтэй юу? Гал шиг хүмүүс хажууд байхгүй тохиолдолд би яах вэ гэж асуух гээд. За жаа эхний асуулт нь юу байсан бэ? Sorry. Эхний асуулт нь ажилд авахдаа ямар 3 зүйлийг тухайн хүмүүсээ харддаг вэ? Тэгээд ямар 3 шинжтэй хүмүүстэй огт хамтарч ажиллах дургүй байдаг вэ? Суралцаж миний нэрээ хэлж байгаа зүйлж байгаа бүхэн in progress буюу still learning шүү. За суралцаж явж байгаа зүйл шүү. Бас хүмүүс буруу ойлгоход нэг хитгэн юм хийснээ өндөрлөгөөс яриад байгаа юм шиг. Зүгээр суралцсан өдөрт хүртэл суралцж явж байгаа суралцсан юмнаас хариулахад саяны асуулт шүү дээ. Ямар хүнийг ямар ч ажилд авахгүй вэ гэвэл шүү дээ. Одоо байгаа ажлаа муулж байгаа нэг бол ажилд авахгүй гэж бодож шүү дээ. Амар их алдсан юм. Тухайн байгаа ажлаа муулдаг, тухайн байгаа удирдлага муулдаг, тэ гэдэг хүн орж ирээд яг адилхан юм хийд юм байна гэдэг бол одоо олон удаа давтсан алдаанаас одоо суралцж чинь ер нь бол тэр бол өстой болохгүй байна. Одоо байгаа ажлаас гармааргүй байгаа хүнийг бүр найрж гаргах хэрэгтэй байна гэж бодож байгаа. Тэр ямар шин чанартай байх хэрэгтэй бэ гэхээр надад бол дуршлаг гэдэг зүйлс та хогийн хэрэггүй мэн гэж бодсон. Яг тэр бид нар өмнө хийсэн юмыг давтгаагүй хийгээгүй юм хийх гээд байгаа. Тэгэхээр олон жилийн дуршлаг гэдэг зүйл чинь хүнийг аягүй сонирн болгочдөг. Ингээ хайрцагчдаг гэдэг гарч чаддгүй. Тэгэхээр би бол одоо ямар шинж тэмдэг хайж байна гэхээр хөдөлмөрч шинийг санаачилдаг, тэ өөрийгөө үргэлж шинжилдэг гэдэг ийм чанартай байвал бүх юмыг зааж болно гэж байна. Ер нь бол тэ ийм байх ёстой, ингэдэг тэгдэг би ийм хүн гэж өөрийгөө хайрцагтаагүй байвал common гэж байна. Common. Ийм юутай байр суурьтай байгаа юм. Хинтээ ажилламаар байна гэхээр урт хугацааны нэг вижн хараагүй бол хоёулаа бие бинийгээ хураад явах бай гэдэг юм хэлж байгаа. Чи өөрийнхөө төлөө хөдөлмөрлж чадахгүй заавал хүнээр өстүүлдэг бол бас ажилламааргүй байна. Тэгээд нөгөө монголоор юу гэх юм? Толгоонтор бодоод байгаа нөгөө англи үг монголоор буруутан болж жүжиглдэг хүмүүсүүд үнэхээр ажилламааргүй санагдсан. Дандаад нэг би буруутнаа тий. Уг нь би хичээх байсан байхгүй даанч одоо мэдхгүй манай байгууллагын тэр журам байхгүй ч юм те. Чи яг өсч юу миний ажлын тодорхойлолтоор байхгүй юм гээд одоо бүр ингэ хэлээ те. Чи яг хоцсогч бөглөрөөтэй байна гэж байгаа. Но чи яг хоцсон мэгэр чигт гараагүй байхгүй. Өөр дээр авбал тий. Уул өөр дээр авдаг болчвол хоцрохоо болчих штэ. Бөглөрөө байсаар л байна. Тийм үстэй. Яг тэр. Тунгууд өөр дээр буруу авч чаддаг хүн тэ хамт ажилламаар байгаа байхгүй. Ер нь бол. Тэгээ дөрөвт хүн хүрээллээ дээшлүүлэхийг хүсдэггүй буюу хүрээллээ дээшлүүлэх гэж хичээдэг хүнийг бас бактериус оруулмаар гэж байна. Юу ч өөрөө л болоод төгөл. Өөрөө сайжирдаг наа. You have to би сайжирсан бол би чамаас сайжирсаа гэдэг шаардлага чам тавьж чаддаг баймаар байна. Ер нь гэж бодож байна. Эхний асуулт нь юм өстэй. Хоёр дахь асуулт нь юу вэ? Мартчихлаа. Гал шиг хүмүүс хажууд байхгүй яг жишээ үлгэж аваад чаа яг иргэн төрөнийг хамт ингээд яг үлгэрлээ дараа ингээд гоё ингээд сэтгэл аваад явах яг хажууд байхгүй тохиолдолд өөрөө яг яах хэрэгтэй юм бол одоо энэ яриа руу юугаар орж байгаа? Ямар одоо төхөөрөмжөөр? Zoom. Төхөөрөмж. Софтвер биш шүү.
Лаптопоо? Утастай юу? Утастай. Утас нь интернет рүү холбогддог уу? Холбогддог. Инстаграмтай юу? Бага. Тэгвэл хажууд чинь байна шүү дээ. Гал ас дөрүлдсөн хэдэн сая хүн байд юм байна. Та өөрөө зүгээр л тэднийг дагддаг, тэднийг үздэг, тэднийг сонсдог гэсэн үг. Надад намайг менторлдог гэдгийг мэддэггүй менторууд амар их байдаг байхгүй юу? Надад байна шүү дээ. Миний галыг асаадаг. Гэхдээ тэрийг мэддэггүй бас амар хүмүүс байна. Тэрийг би хинээр дагдаг вэ гэхээр яа сошиал медиагаар, инстаграмаар одоо би нэг 2 жилийн өмнө лөө томжин дээр сурагч нартайгаа нэг юм өөрийгөө хөгжүүлэх гэдэг нэг Тони Робинсаас сурсан юм хуваалцах хичээл эхлүүлсэн байхгүй юу? Тэрний нэг хамгийн ихний воркшоп буюу дасгал ажил нь инстаграмаа детокслох гэсэн байхгүй юу? Ер нь бол инстаграмыг хэрэглэхээ болоод устгаж устгадаг хүмүүс байдаг шүү дээ. Хайр юм. Инстаграм, тикток гэдэг одоо юм үүдэг шүү дээ. Зөв хэрэглэвэл үнэн гоё. Үнэхээр гоё. Тэгээ хэрвээ чи англи хэлтэй бол тэгэл нөгөө the world is your oyster дэлхий чинийх байхгүй ууг нь. Тэгэхэд тийм хүмүүс шүү дээ Монгол зүгээр ингээд өөрийн гэсэн үг одоо оруулаагүй зүгээр нэг англи ном уншснаа орчуулад ингээд инфлюенстэй байгаа нөхдүүд байна шүү дээ. Хайр үндсэн их сурвалж руу орох боломжтой байгаа байхгүй. Тэ. Би тэр номыг бичсэн нөхрийг өглөөний болоо яаж хийж байгааг нь харах боломжтой байхгүй. Бай. Тэрийг үүсгэх хэрэгтэй байхгүй. Интернет гэдэг зүйл буруу интернет руу орчвол аймаа сөрөг ертөнц. Тэ. Үнэн худлаа ертөнц бас ядж байгаа. Тэ. Үнэн худал. Зөв рүү нь очивол үнэн бодит юу тэр гал асах юу батчин. Тэг бүр ингэж зөвхөр шатаадаг хүмүүсүүд байгаа байхгүй. Тэгээд хамгийн гоё юм нь хүн гэдэг амьтан чи угаасаа contribute буюу өгөх. Ингээд сур өгдөлтөй амьтан. Өгжиж аймаг гоо таашаал авдаг. Яг үнд авахаас илүү авдаг байхгүй. Тэнгууд нөгөө нэг Монгол руу нисч хурж ирээд яриа өгнө гэдэг чинь амар төвхтэй юм бол одоо инстаграмаа нээгээд яриа өгөх амхан болсон шүү дээ. Өгдөг аймаг гоо хүмүүс байгаа байхгүй. Тэгж хэлэх юм. Яг хүрээлэл бүрдэхгүй байгаад байвал ерөөхдөө. Гэхдээ чи өөрөө гал асаадаг хүн байвал өөр гал асаадаг хүмүүс чамаа хүрээлээд эхэлдэг байхгүй. Тэгэхээр би дахиад төсөлтөнд. Тэгээ ойр хавьд чинь гал асаадаг хүн байхгүй байвал магадгүй та өөрөө гал асаадаг юм биш үү байхгүй. Тэ? Зөвхөн гал хүсдэг нь. Эсвэл магадгүй та гал унтраадаг нь. Тийм болохоор хүрээлэл чинь бас гал асаадаг нөхдүүд ирэхгүй нэ гэдэг байхгүй. Яагаад гэвэл чи ямар төрлийн энерги гаргана, тийм төрлийн энерги ирдэг байхгүй. Тэ? Чи өндөр түвшний энерги гаргадаг бол өндөр түвшний энерги чам дээр ирнэ. Ер нь бол бас байж тааж байхгүй бус нэргүүд. Дахиад чи өөр дөр ав гэж байгаа. Тэ? Чи өөрөө утасаа харгалсан юм уу? Чи инстаграмаас харгалсан юм уу? Тэгээд чи өөрөө галсаад юм уу? Тэ? Чи үнэхээр галсаадаг бол окей. Богино хугацааны асуудал. Хүрээлэл чинь бүрдэхгүй нэг богино хугацааны асуудал. Тэн дээр бити ганцаараа бай. Өөрөө үсээ галыг асаагаад яваад бай. Тэр хугацаанд ват инстаграм ашигла та. Инстаграмын би айгүй олон хүн дагсан байдаг болохоор фидээ үздэг хизэж. Дандаа яг ормоор хүмүүсүүдийн профайл руу сөрчөр ороод харцдаг. Тэгэл л өөр юм үздэг. Жишээл. За. Томоочин ток шоу маань нэг хүрээд ерөнхийдөө өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч зочноор ирж ярилцсан Бацандаа баярлалаа. Бас асуултууд асуусан үзэгчдэд баярлалаа. Төгсгөлд нь хэлэхэд манай томоочин ток шоунд маань хинч хөтлөгчөөр одоо хүссэн хүнээ ураад асуудлуудад бэлдээд оролцох боломжтой. Тэгээд манай томоочин тариалтай бүх хүмүүс өөрийнхөө хүссэн ярилцлагыг хүссэн хүнээ ураад хөтлөгч болоод оролцох 100% боломжтой байгаа шүү. Тэгээд YouTube дээр тавьтаар нь шеэрлээрээ, subscribe дараарай. Баярлалаа.